За тэгээд өнөөдөр гоё баярын өчтөр бол ингээд нөгөө ингээд амар баяр болсон байна Монгол улс. Бүр тав дахь өдөр Мартин 8 бурхан минь ээ. Энэ бол монголчуудын хамгийн супер баяр нь баг Мартин 8 болоод хувирсан баг тий. Тийм шүү дээ. Энэ өдрүүдэд бол эмхтэй хүн шиг даам болсон байхгүй шүү дээ. Атмаануудын баярын өдөр гэдэг одоо. Тий. Тэгээд энэ баярууд одоо бол хийх шатаад хөвтөж байгаа байх яг одоо. Аимштай шатаж байгаа. Тэгээд тав яг одоо бажи ялтыг шартангаа гоё үзэх байх гэж бодож. Тэгээд манай зочин өнөөдөр бас эмхтэйчүүдийн бас нэгэн том төлөөлөл тийм биз дээ. Тэгээд гоё хүн оролцож байгаа тав хүн дизер үзсэн ба. Тэгэхээр ингээд яг Мартин 8 тав хүн зориулж бас энэ зочноо өрсөн байгаа. За бажи чамаар сонсох юм. Надаар руу iPhone 15 лээ та. Яа. Тий. За PC мод та бүхэн бол iPhone 15-ыг өчнөө мэднэ. Тэгээд ягаад та бүхэнд би яхад iPhone 15 гэдэг аваарай гэдэг юм бэ? iPhone ер нь хүний хэрэглээ бол ер нь үргэлж юм л та. Тий. Энэ бол нөгөө дуусна гэж байхгүй ингээл аваал энэ. Тэгээд хүмүүс тэгээд та бүхэн авахтаа хамгийн баталгаад газраас буюу PC модоос зорж аваарай. Тэгээд PC модоос авах гэхээр нөгөө хамгийн баталгаатай газраас авах гэдэг чинь нөгөө баталгаат хугацаа. Энэ чинь үйлдвэрийн 1 жилийн баталгаатай. Ахаад PC мод ахаад 1 жилийн баталгаа гэж байгаа. 2 жилийн баталгаа. 2 жилийн баталгаа. Дээрээс нь одоо энэ шилэн ингээ хагарна шүү дээ. Үйлдвэр одоо юунаас ямар хагарна шүү дээ. Үнгүү одоо нэг удаа дэлгэцэн сольж өгөх одоо тийм юмуд байгаа. Тэгэхээр дээрээс нь бэлэг одоо 20 юуны ватт одоо цэнэглэгч дагуулж байгаа наалт шилэн кейс өгж байгаа. Нүүрний наалтыг өгж байгаа. Наалт ч юм бол шинэ өнгө бааж байна. Энэ 15 дээр гарсан шинэ өнгө болсон. Энэ хоёр чинь шинэ өнгө нөхгүй. Тэгэхээр ер нь iPhone 15 бол яг iPhone 5 бол энэ iPhone хэрэглэдэг хүмүүст бол одоо тэгээд ер нь шамд яг одоо ингэ хэрэглээд яг 15 ер нь юугаар өөр юм өмнөх чи 13 би өмнө 13 биржсэн шүү. Тэгээд хамаагүй хурдтай. Хамаагүй хурдтай. Үнэхээр хамаагүй хурдтай. 13 хайвчд бол зүгээр хурдны галт хэрэглээ. Хурдны галт хэрэглээ. Тийм. Тэгээд яг би бол ингэж одоо жил болгон апдейт хийгээд байх. За одоо тэгээд ямар юу биш. Зүгээр ингээд нэг яалтчгүй ингээд утасны үнц нь өөрөө ингээд хойшлогдсон мунаад байдаг шүү. Тэгэхээр одоо чинь миний хувьд 2 жилдээ нэг удаа апдейт хийгээд байх юм бол нэгдүгээр утасны үнцэнэ хадгалаад байна. Хоёрдугаар нөгөө техник технологийн хөгжилтэй ингээд зэрэгцээ яваад ах юм бэлээ. Дээрээс нь зарим нэг нь бол ингээд хүмүүст 15 авч өгөөд өөрөө 12 та яваад байгааг бол ойлгохгүй байгаа. За. Тэгээд дээрээс нь энэ нөгөө юу Galaxy S24 Ultra S24 дээрээс нь Huawei-гийн бас утас байгаа шүү дээ. Honor гэдэг бид нар яаж Honor байгаа. Дээрээс нь ер нь тэгээд Samsung ер нь бүх ерөөсөө нөгөө ухаалаг гар утсууд бүгдээрээ PC мод байгаа. Тэгээд та бүхэн ухаалаг гар утсыг зөвхөн PC модоос сонгоор гэдэг бид нар бааж ялтын зүгээс та бүхэн хэлмээрээ тэгээд хамгийн гол нь Монгол улсд байгаа бүх газраас iPhone 15-ыг ер нь гар утсыг авахд урьдчилгаа байхгүй. Лизингээ шууд шийдэл шууд газраас авах боломжтой гэдгийг та бүхэнд хэлэх гэсэн юм аа. За баярлалаа. Тийм л орхон шүү дээ. Байна. За хүлээж байна. За. Ханаас юу? Ханаас гарч байгаа. За хүлээж байна. За. Ханаас гарч байгаа. Бөмбөрөөс гарч ийн яг лайв хийгээд дуусцаад байна. Яг тийм байна. Экос. Эрүүл амьдралын ус. Бааж нэрээ энэ хооллыг мантан бузыг амсаж үтсэн. За. Гой. Авч гинөө. Гой. Өөсө мантан буз гэдэг чинь гурил хэсэг мэлсгэн ингээд амар процедуртай шүү дээ. Шаардлага гоё гэртээ тэр чинь дорооч хийн яана 25 минут жигнэл идсэн. Гой. Амт бол тасгай. Энэ дэс Украин мах хоньны одоо нөгөө сүүл тэгээд нөгөө гой байдаг нөгөө жижиг сажиг нөгөө найдлах сонгон сармис перцтэй. Хамгийн гол нь одоо нөгөө мантан бууз чинь бас хийхэд нэр ажиллагаа нэр хийсэн шүү дээ. Амархан биш шүү дээ. Гэхдээ би 4-р ангид багтаа ганцаараа гэртээ мантан бууз хийчихсэн шүү дээ. Тийм үү? 4-р анги өгдөө шүү дээ. Тэгээ чи хоолыг гаргаад байгаа юм уу те? 4-р анги өгдөө шүү дээ. Амралтын өдөр рэж авгаа баярлуулъя гэж бодоод манай гэрийнхэн манай ах дүү өдөр юмд явцсан. Би тэгэхэд ганцаараа үлдэж хагаад мантан бууз хийчихсэн. Тэгэхээр хоолны брэндээс нөгөө хоолны маань 4-р анги өгдөж 11 настай. Амар байна. Чи үнэхээр супер юм. Би чамайг шүтлээ. Тэгээ хоолны маань нөгөө бүх газруудаас нөгөө E-Mart, FS, Номин бүх салбаруудаар загдж байгаа гэдэг та бүхэн хэлмээр байна. За тэгээд зочин маань ирсэн. Та бүхэн угаасаа тийзрээ үзсэн байгаа. Тэгээд Мартин 8 болж түрүү хэлсэн. Яг одоо шартаа твтж байгаа та бүхэнд. Мартин 8-ын баяраар хүүхнүүд шаардж байгаа юу? Бүх хүүхэн, Монголын бүх хүүхэн шаардсан. Эрэгтэй хүн ч шаардсан байгаа. Тэжүүд дагаа шаардсан байгаа шүү дээ. Өнөөдөр манай ихний баяр гэж хамт тооцсон байгаа шүү дээ. Яг энэ өдөр нөгөө яг хэвтэж яхад Мартин 8-ны гоё бас гоё дугаараа. Тэгээ наарад бас
эмэгтэйчүүдийн олонсын эмэгтэйчүүдийн баярыг баярлалаа. Бас айгүй онцгой удирт нь орчиж байгаа юм биш үү? Тий. За. Тий, ярих юм ихтэй. Тий. Ярих юм ихтэй. Тэгээ одоо тааш намайг хоёр талаас сайхан шарна гэж одоо л хэлж байна. Үгүй шарах гэдэг үг багтана. За, бизнес амжилттай байна уу? Одоо бизнес эрхлэгч гэж юу тайлж болох хэрэгтэй. Одоо дууч бид нар дууч нараа гэдэг байгаа шүү дээ. Би ч одоо дуучгүй, урлагчгүй, улс төрчгүй. Одоо болсон шүү дээ. Ер нь одоо нь бизнесмен болчиход байна баг. Одоо гэхдээ бас яг бизнесмен гэхэд хэцүү байна л да. Яа тэгэл яг миний өөрийн яг эрхэлдэг зүйн аж ахуйн бизнес чинь бол ер нь улирлын шин чанартай. Тэгээ өвөлдөө болохоор би чи ингээд амар фри. Тэгэл одоо нөгөө сошиалын одоо хамгийн анхны бизнес лайвыг эхлүүлсэн хүн чи одоо тэгэл тэрийгээ жоохон хийгээл явчихин да. Ер нь гэхдээ зүгий тий. Зүгий рүү ер нь зүгийнээс нөгөө малын хөлийн татвар аавна гэсэн юу болсон юм? Зад тэмцэлтэй байна. Малын татвараа тийм яриадсан. Тэг чи тэгээд байж тэг чи тэгээд тоогоор авах юм уу? Үгүй яг зөөр нөө нэг малын хөлийн татвар гэдэг нь шүү дээ. Нөө 6 дахь мал гэдэг утгаараа зүгийнээс малын хөлийн татвар авах хэрэгтэй гэсэн. Тэгсэн чи би зүгийн чи бид нар чи айгүй хямарсан шүү дээ. За яаж тоолно? Нэгдүгээр зүгийгээ яаж тоолно? Хоёрдугаар тоолсон зүгийнхээ хөлийг за тэгээ үржүүлээ. Бид нар ч өөрөөсөө бүр авдгаасаа илүү төлөөд бүр өстой дарамтанд ороод татрын дарамтанд ороод баларх юм биш үү? Ямар дарамттай юм бэ? Бас тийм болсон юм уу? Яг тий нэг тэр хөөрхөн. Би харин боосон тэгээд болцсон уу тэр? Болсон. Тэрийг хийвэл ер нь амар утгагүй л те. Тэгвэл уус тэнэглэл байна л. Яа тэгэл нөө мал бол нөө бэлчээр тахалж байгаа. Тэр хөлийн тоогоор зүгийн чинь болохоор зэрэг эсрэгээрээ бэлчээрийг тэтгэж байгаа. Тоосонцроор юу яаж байгаа? Одоо байгаль дэлхийг чи сэргийж байгаа юм тийм. Юу харин ч бүр үржүүлээд түгэд мөнгө өгсөн таахгүй. Ер нь бол одоо дэлхийд бол тийм болцсон байгаа. Зүгийг яг үржүүлээ. Зүгийн одоо энэ аж ахуйг зүгийн өөрөө нөгөө нэг их байх юм бол байгаль дэлхий маш сайхан одоо сэргийж хөгжих юм байна гэдгийг тогтоогоод тэгээд одоо бусад улсуудад бол зүгийн юунд Монголд ч гэсэн байгаа л да. Тэр бол орцсон байгаа. Гэхдээ тэр зээл нь тэр болгон яг тэр зүгийг үржүүлж байгаа хүмүүстэй амархан хүрч чадсан. Чи одоо хэдэн зүгтэй вэ? Энэ жил би амар цөөхөн штэ. 10 хэдхэн бүл зүгийтэй. Бүлээ. Нэг бүлт нь хэдэн? Нэг бүлт нь одоо бүлийнхаа бас хүчээс хамаардаг байхгүй юу? Тэнгүүд чи тэр чи харин тийм зүгээр. Одоо ингээд баг одоо хүч султай гэхээр одоо хідэн дотор нь хідэн ширхэг мод дүүрэн одоо зүгийн юу байна гэдгээрээ тоологддог байхгүй юу? Ер нь бол ингээд 2-3 зүгий 2-3 дөрвөлжин одоо тий мод дүүрэн юу байх юм бол хавтан дүүрэн байвал тэр бол бүлэнцэр болоо явчихна. Тэгээ ингээд 6-аас дээш 5-аас дээш болоод ирэхээр бүл болоо явдаг байхгүй. Тэнгүүд тэр чинь нэг ийм арам хавтан дээр хичнээн зүгий бүтэн байна гэдгээс шалтгаалаад зүгийн хүчин тодорхойлогддог байхгүй. Тэгээ ерөнхийдөө дүүрэн байх юм бол 100 эдэн мянган одоо нэг юм бүлтэй. Тэгээ тэр чинь зундаа ингээд нөгөө хүч ороод яг эд бал хураалтын үед чинь 3-4 давхралдаг байхгүй. Тэгэхээр чи ингээд 3-4 хайрцаг ингээд давхар хайрцаг дүүрэн тэр нэг гэр бүлийн зүгийн үржихэр чинь бүр одоо хэдэн саяч болно шүү дээ. Сая юм биш үү? Энэ нь сая асуудалгүй сая байгаа юм шүү дээ. Асуудалгүй сая. Тэгээ тэр чи ингээд дараагийн юунуудад хайрцагуудад өржүүлэхээр чинь тэр бомтон болчдөг байхгүй юу? Тийм байна тийм. Тэгээ малын хөлийн татвар авал өстэй. Сая малтаа гээд малын хөлийн татвар авах юм байна баярлаа. За гоё. Одоо угаасаа гоё шатсан хүмүүс та нар энийг хахад их гоё байгаа хаа. Яа. Юу бэрөө? Ууч болдгийм байгаа үстэй аа. Уу штэ юу ч юм бэ. Яриа өрөөнд орчихгүй. Ямар ч юм уу юу ч уух ёстой. Өчигдраас шаардсны ч юм гэдэг бодлоо. Тэгээ ер нь бол уу штэ. Наа ч ихтэйс ямар амар юм бэ. Өш би яас ихсэн нэг үржүүлж байгаа штэ. Чигээр байгаад тэр дээр дүгэн дүртэйгээ ингэж байж. Ямар гоё амтай би. Зүрх мод. Юу бэрөө? Юу бэрөө? Монгол юм уу? Монгол 10 онц. 10 онц. Уян хөрхийн те. Айгуу зүрх мод. Зөөлхөн. Одоо угаасаа өнөөдөр юусоо гэж шараа талыг бүгдээрээ уух хэрэгтэй байхгүй тий. Энэ ямар гоё зөөлөн гоё баг зэрийн чихэрлэгч юм шиг. Одоо би зүгээр яахгүй та хоёрын энүүгээр хаа өрөөстэйгаа юм чи Ирландад явчих заа. Зүгийг би асуусан зүгийг гэж яасан штэ. Зүгийг хатгаж матгаад одоо яг юугаа хэр яах вэ? Анх бол анхтай хитгэд яах вэ? Тэрийг мэдэх гээд. Би бүр амар танарт гоё хөвгөлтэй юм ярьж өгье. За зүгийн болохоор яадаг вэ гэхээр зэрэг ингээ хит хитэн төрөл яадаг. Хүн харахад бол зүгийн боловч дотроо олон төрөл. За хамгийн нэгдүгээрт нь бол хатан зүгий гэдээ байгаа. Энэ хатан зүгий бол тэр хэдэн зуун мянган амьтдын чи ганцаараа өөрийн дуу болон үнэрээрээ удирдах гэдэг амьтан баггүй юу? Тэргүй чи мэдээд байгаа маа. Тийм. Тэгэнгүүт ир зүгий байгаа. За хамгийн өрөвдөлтэй нас ер нь жоох ир зүгий. Яагаад ирчүү дандаа өрөвдөлтэй вэ? Би бүр яагаад юм?
эр зөгийн амар өргөдлөө. Яг тэгэл эр зөгийн наслах хугацаа нь эдгээр 60 хоног боловч бусад ажилтны зөгийг бодвол 45 хоног шүү дээ ажилчин зөгийн. Тэгвэл бусад зөгийнүүдийг бодвол зөгийгөө бодох юм бол илүү хоног амьдарч байгаа. Гэхдээ хамгийн өрөвдөлтэй нь насан туршдаа одоо яхаа эр зөгийн бол өөрөөсөө дулаан ялгаруулж одоо тэр авгалтай өндгүүдийг дулаацуулах бал боловсруулах явцад бол үүрэгтэй. Гэхдээ насан туршдаа тэр яах вэ гэхээр хамгийн баатарлаг эр зөгийн хизээ одоо төрөх вэ гэхээр зэрэг хатан ихэд хээл өгнө. Хатан ихэд хээл өгөхийн тулд тэд нар чи одоо ингээд нар хур тэгшэрсэн нарлаг сайхан өдөр бүгд дайнд гарan заяа. За. Хүн харахад ингээд зөгийн нисээд байгаа юм шиг боловч бүх эр зөгөөнүүд хэдэн зуун одоо хэдэн мянган эр зөгөөнд чи хоорондоо дайдчихийдэг. Тэр өдөр яагаад гэвэл хатан их үнэр гаргаад авиа гаргаад тун гэх ингээд би одоо ингээд тэл авахад бэлэн ингээд айлгуудаа явж байгаа. Нүгэ эд чи хоорондоо ингээд зодтолтно. Хамгийн ингээд хин намаа гусахгүй гэж байж байгаа шүү дээ. Гүг тэр бүхбэстэй. Хин намайг биш хгүй. Хин хүчтэй тэр л намайг хусна. Ваа, тийм. Тэгэнгүүт яадаг гэхээр нөгөө хэд чин зодтолж жагаад ингээ байлдаад хамгийн хүчтэй одоо тэр эр зөгийнүүд нь штэ тий 8-аас 25 одоо эр зөгийг хатан ихэд хээл өгдөг байхгүй юу? Нэг бүр групп болоо. Цувраа одоо 8-аас 25 амтны цувраа харин тийм. За тэгэнгүүт эн чинь өөрөө жам нахгүй юу? За тэгсэн мөртлөө их сонирхолтой. Тэгсэн мөртлөө эр зөгийг тэгж байгаад хамгийн хүчтэй одоо эр зөгөөнөд хээл өглөө шүү дээ. Тэгээд агаар дээр ингээд нэгдүгээрт ингээд амар байлдаад ингээд далавч малавчин цэмрээд хамаг ингээд бяр чадлаа. Тэгээ өөртөөгөө хитэн сая ийсээ ихэд шахлаа. Тэгээд шууд манардаг. Заяа. Агаар дээр манарлаа доор газар унлаа өглөө. Шүү өгөх юм уу? Тий. Тэгэл ер нь үхэн. Энэ бол ерөөсөө эр зөгийн хамгийн бахархалтай. Тэгэж өхөөгүй эр зөгийг яаж өгөхийг мэдэж гэнэ үү? Мэдгүй. Намар орой оглохоор юм уу ичний хоолны сав гэд гэрээсээ хөөгддөг байхгүй юу. Ингээд үзлэг хийх гээд юу таг маг онгоолонгууд хоёр ажиллан зүгээ хоолны савыг гаргаж ин гэсэн өөдөөс ингэсэн дүүжилсэн ингээд гараж маргаж идэг. Тэгээд ингээд юунасаа хөөчдөг. Өвөлжөөнд бол нэг ширхэгч эр зүгээ ордог байхгүй юу. Ингээ гаргаа штэ. Эр зүгээ чи маш их хийддэг тий. Одоо нэг ажиллан зүгээнүүдийн насаараа цуглуулсан юм чинь зөвөр хоб идээ сууж идэг. Тэгэхээр одоо хамгийн баатарлаг эр зүгийн өхөл бол хатан ихэд хээл өгөөд өгөх. Тийм бишүүд нь бол тэгэл хөрхи эзчний сав байсаар байгаа тий хөөгдөж өгдөг. Тавлаа өглөө юм биш үү? Нэг насаар ингийн байснаас нэг өдөр хаа байсан дээр гээд дуулж яг амар. Яасан юм нэлээд амьдрал эрэгтэй зүгээр. Тавиал өгөх юм шүү дээ. Тэ тавихгүй ихээр хөөгдөж өгөх гэхээр бүр хэцүү шүү дээ. Үгүй тэгээд 50 өгсөн дээр. 50 өгсөн дээр юм байна. 50 баатарга 50 өгсөн дээр байна. За тэгжэл амар хөвчлөлтэй заяа. Хатын ихийг ингээд ямар лаг ингээд те ингээд одоо хүмүүс ингээд бодохороо хатын их чинь бүр лаг юм ингэж бодно шүү дээ. Гэтэл яа гэхээр хатын их тэр нэг өдөр л амар гоё дээрээ тавиал амар гоёор байгаад тэгэл нэг хээл аваад үлдсэн бүх насандаа одоо 2-8 жил амьдрах чадвартай байдаг. Хатын их чинь 2-8 жил амьдрах юм уу? Тий. За. Ганцхан хатын их л 2-8 жил. Нэг л зүг юм уу? Нэг л зүгээ. Ширхэг зүг юм уу? Нэг ширхэг зүгээ. За тэгэнгүүтээ тэр болохоор яадаг вэ гэхээр бусад үлдсэн бүх насандаа идэвхтэй өндөглөх хугацаа нь бол ер нь бол 2-оос за 3 жилдээ бол максимум тий 3 дахь жилээсээ муудаг. Гэхдээ манай 4 жил болсон ч зүгий байж гэн хатан зүгий. За тэнгууд яадаг гэхээр зэрэг тэр үлдсэн насандаа дандаа өндөглөн. Ямар ч тэр гадуур гой нисээд айлгуудаа тий дараа гэх юм байхгүй тий үлдсэн бүх насандаа. Гэтэ хээл аваад авах юм бохос тий. Хээл авахгүй. Нэг аваад нэг тэгэж авсан хээл дараа жилээ хүртэл өндөлдөг байхгүй юу? Түндэд нэг өтөч ямар жоо хариу юу нэг секстэй тэгээд төрөөл хүнээрүүл нэг секстэй тэгээд төрөөл яг секс. Яаш нэг секс юм байна. Нэг сексгтээс 18 25 гээд алд юм байна. Алд юм байна. Гэхдээ нэг сексгтээс бүтэн цураанд орж алд юм байна. Гомараа төлгөөс гоё байхгүй гэсэн. Үгүй наач ихтэй юу нь гоё. Тэгээд хатанд энгийн эр зүгийн бол 60 хоног наслаад. Ажилчин зүгийн гэхээр одоо ямар зүг вэ? Ажилчин зүгийн бол яадаг гэхээр одоо нөгөө хатууртай. За эр зүгийн бол хатуур байдгүй. За. Эр зүгийн бол харин оронд нь шомбоотой одоо эргэтэнтэй гэсэн үг заяа. Шомбоотой. За тэгэнгүүт ажилчин зүгийн болохоор өөрийгөө хамгаалах хатууртай байхгүй. За тэд нар бол ерөөсөө яадаг гэхээр төрөнгүүтэй ажил хийдэг. Төрөл ажил хийн. Төрөнгүүтээ өөрсдийнхөө гэрийг барих одоо синж барих ажиллаа хийдэг байхгүй юу? Гэрээ барих ажиллаа хийгээд ингэжсэн аа. За баярлаа. Бас хоол малтай юм уу те? Хоол хэлгүй яа. Хоол идэх юм уу те? Идэж штэ. За. Юугаа зүгээр уугаа байж тийм. Өч ажилчин зүгийн хэр удаа наслах вэ? 45 хоног.
Гэхдээ хамгийн нийтэд нь ажилчин зүгийн төрөнгүүтэй ажил хийлээ. Гэрийнхаа тий одоо гэрээ барьлаа. Тэгэнгүүтээ асрагч зүгийн болно. Тэгээд нисгэгчийн зүгийн болж бэлтгэн. За тэгээ бүгд ерөөсө тэр зүгийн одоо үүрэн дотор байгаа бүх зүгийнүүд бүгдээрээ балаас хэвдэг байхгүй юу? Бал гэдэг чинь нэг юм усад ирж байгаа шүү дээ. Ус ирээд энэ нэг хөөрхөн нүх байгаа шүү дээ. Нүх рүүгээ орж байгаа. Тэр чинь ингээс шүн олгоод гэж байж чинь тэр нь хэдэн сая сэвэлтээр ингээ бал болоод байхгүй. За тэгээд энэ зүгийн яахын 45 хоноо л өгөн. За дээрэс нь хэрвээ бал одоо энэ ажилчин зүгийн өөрийгөө хамгаалаад юугаа одоо хатгуураараа хатгачих юм бол тэр хатгуур одоо байхгүй болсон. Хатгуур ингээ хатгахаар буцаж тэр зүгийтэйгээ явдггүй байхгүй үлддэг. Яагаад гэвэл хатгуур нэг хөрөө шиг юм хэлбэртэй зүг байдаг. Тэгээ ингээд хүнд юм уу юмд ингээд шигдээд явахаараа тэрийнээс салахтаа гидсэн цовдөг байхгүй. Тэгэл тэндээс 2-3 хоногийн дараа хүчдэг. Өөрчлөлт. Гэхдээ ер нь жоохон ажилчин зүгийн бол секс хийхгүй юм биш үү? Хийхгүй. Тэгвэл ядаж эргэжтэй өгөөл болох хэрэгтэй юм шүү. Ядаж эргэжтэй зүг. Ядаж нэг секс. Ядаж ир зүг. Ир зүг болох юм цаад. Секс чухал тий. Гэхдээ яг өөр ингэсэн бүгдээр үүрэгтэй ажилтай, өөр ингэсэн бахархалтай. Тэгээ хамгийн хөөрхөн нь шүү дээ тий. Тэр 45 хоног амьдарч байгаа нөгөө нэг юу одоо ажилчин зүг байгаа шүү дээ. Тэр зүгийг чи яах вэ гэхээр зэрэг 45 хоногийн туршид хичнээн километр нааш цаашаа ирж очиод ингээд юу ах та жижиг халбаг алга байна тий. Жижиг халбаар буюу ингээд бүтэн насныхаа туршид цуглуулсан бал нь яг ийм 20 г жижиг амны албаг зүгийн бол болдог. За өнөөдөр манай нэвтрүүлэг ерөөсөө зүгтэй холбоотой тийм хой нэвтрүүлэг зүгийн секс. Ямар хэцүү юм бэ? Бүтэн насаараа хийсэн бид нар ингээд нэг цайны хайганд ингээд болдог байна шүү дээ. За одоо зүгийн яриаг дуусгая. За одоо дуусгая. Одоо сая зүгээр албаар асуусан зүгээр гоё. Зүгийн ярьсаар гад нэвтрүүлэг дуусчих тийм. Нэвтрүүлэг дуусгах юм тийм. Зүгийн яагаад гэвэл ярьж дуусахгүй байхгүй маш баялаг маш олон юутай. Ер нь бол зүгийн тухай мэдээлэл нэг зүгийн хүүхэлтийн кино байдаг шүү дээ. Тэрнээс бол яг авцсан шүү. Авцсан. Бид нар ихтэй нөгөө яг чамаас суугаад нөгөө бид нараас зүгийн үйлчлэгтэй болох гэдэг чамаас суудаг байхгүй. Баажи амар гоё шүү. Тэгээ баажи алт гэдэг балтаа бол ингээд. Тэгээд бас айгүй гоё юм болно. Тэгээ бид нар баажи алт гэдэг. Тэгээд нөгөө зүгийн мөг хэр хатахгүй матахгүй асуудаггүй чамаас. Энэ хатгуул. Тэгээ арай жоохон төлхөө уугаад байна. Гэхдээ энэ хатгуул нэс тийм тий. Хатгуулахгүй. Эзэн хатгахгүй хөө. Эхний жилүүдэд айгүй сайн хатгуулдаг байсан. Тэгээ сүүл рүүгээ яагаад тэгэхээр зүгийн чинь хамгийн үнэрч одоо нисдэг амтан. Тэгээд нөө үнэрээрээ яагаад сүүлдээ нөө бэли мэлэггүй байсан ч гэсэн хатахгүй штэ ингээл явж илээ тийм. Тэгээ өө хөөрхөн явж ийн миний хүүхд дараа гэл тэгэл нисэн явчих. Сая хүүхдтэй тий. Сая хүүхдтэй тий. Нэг сая хүүхд. За гоё. За ёс зүгийн гэхдээ жоохон феминист амт нүггүй юу? Хатан зүгийн ёс ингээд давмгалцсан. Тэр хатан зүгийг л яахын тулд амьдраад байдаг. Гэхдээ яг тэр чинь өөрөө яг нөө үржлийн юу яаж байгаа одоо үржлийг нь үргэлжлүүлж байгаа юу учраас тэгээ нэг хатан зүгийн байгаа дараагийн хатан зүгээ төрнө үстэй. Тэгээд бас хатан зүгийн бас нэг имэнэлтэй түүх байдаг. Тэр нь болохоор ярьчидгүй хүмүүсээ сонирхолтой байж магадгүй. Тэр нь яадаг гэхээр одоо ингээд олон жил болсон хатан их хийж штэ тэ ингээд жоохон гэхдээ олон жил болсон ч гэсэн амар дандгар хатан хийжүүд байна. Шинэ хатан хийж мэж ингээд төрхөөд ингээд одоо ингээл өндөглөлт нь багасаад ингээл те эсвэл ингээд одоо хуучин одоо ажилчдууд нь ингээл за шинэ ээж хийгэнгүүтээ нэг өндөгийг аваачаад пүк шинэ одоо ээжийн үрлөө хийчихдэг байхгүй. Тэнгүүдээ тэрийг дан эмгтэй уургаар бөмбөгдөд нөгөөт нь одоо энгийн зүгийнүүд одоо бүгд ингээд энэ дотор ингээд хавтгаа дотор байж л хатын ихийнх ингээд гараад ирдэг байхгүй. Ийм том юмд яг л маш том хэмжээтэй байдаг. Ердийн зүгийг бодвол тэнгүүд тэндээс чинь шинүүд нь гараад ирэнгүүтээ зарим нь яадаг гэхээр шууд хоорондоо халалцсан. Шууд хоёр их хоорондоо зодтолтно. Эсвэл сэргэлэн хүчтэй ээжүүд яадаг гэхээр яг болж ахт нь очиод нөгөө үүрийн одоо хазаад гинтэчингүүд салхи ороод нөгөө юу н авалдаа ивэрэ өгчнө. За зарим нь болохоор ингээ гараад ирдэг хгүй. Тэгээ ингээ хоорондоо зодтолтно. Хүчтэй ээж бол хуучин ээж бол шинийгээ бас барьчиж болно. Эсвэл хоорондоо зодтолтоод хүч тэнцээ яадаг гэхээр шууд дуу авиа өгөөд шин зүгийн хуучин одоо энэ ажилчин зүгийнүүд байгаа штэ. Тэднэрээс байлдан дагуулж чадах хэдийгээ дуу авиагаараа байлдан дагуулад талын аваа нисчдэг байхгүй. Бүр зугтчихно штэ. Бүр ингээ байгаад тусдаа калан үсгэж явчихна. Тусдаа тэнгүүт яадаг гэхээр өдөр болгон өсөх гэж бидний чи хян чанжээс хүмүүс тал нэг өдөр ирэхэд энэ бол гэхдээ яг өндөө муу зүгийчний ажил байдаг. Анхны жилүүд бол айгүй их нөгөө нэг бүл ингэж нөгөө нэг сөрвөлүүлдэг байсан байхгүй юу. Үзэж амжихгүй ээжэд сөрвөлээл явчих тий. Нүдэн дээр л та тэнд тэнд сөрвөлж байгаа гэж тэнд бас
сүрлээд ёо 5 бүл гэж гэсэн бид нар чи тэгдэг байсан. Одоо бол барагтаа тэхээ байсан. Нийт одоо хэдэн жил болчих зүгийн? Одоо яг 6 жил. Одоо энэ жилийн 107 жил болох гэж байна. Цаг хугацаа нэрийг яс юм а тий. За гоё хоол манай Монголын нэг шинэ миний хоолууд бас байгаа. 70 юм шүү дээ. За хоол дээр. Гоё юм харагдаад байх юм. Би энд юусаа орж ирж үзээгүй шүү. Одоо гоё үзээ. Тэр цувын ямар гоё харагдаж байна. Цуунгаас яг. Цоо ер нь Монгол хоол гоё шүү ер нь. Бидний сах байгаа болов гэсэн. Сах байгаа шүү дээ. Сах ах уу? Баярлалаа яг. Тэгээд сах уу болно. Хоолноос нь жижиг амсан. Байгаа хаа. Би байгаа гэж бодож байна. Байхгүй болов? Байхгүй энэ ч байхгүй хаа тий. You be hero, you can be a hero. Наараг нөгөө ерөнхийдөө бол за наараг бол одоо дуучин наараг гэдгээс одоо хүмүүс ихэж одоо маш сайн мэдэх бах та. Гөр хэдэн үтэй одоо дуулгаа байсан ч гэсэн тий. Яг хөө тэгээд дуучин л гэдэг юм да. Дуучин наараа шүү дээ. Чи ч одоо чамд өнөхтөр нь хийж үзээгүй ер нь урлагт ер нь кинон тоглож үзлээ. Дуулж үзлээ. Захирмаа байна. За ингэнэ дараалт ярина. Нөгөө дуучин гэдэг тодорхойлж яадаг вэ гэхээр өөр гэсэн цомогтой юм баггүй. Дуу клиптэй биш цомогтой юм баггүй. Тэр хэдэн хоног ирсэн цомог одоо нэг хэдэн дуутай байлаа. Би ч одоо яг өндөө 40 хэдэн дуу байт юм билээ. Амар аастай. Тэгээ 20-од клип байт юм билээ хамтарсан юм уу? 20 доо. Би за 2 гэжсэн шүү дээ. 20. Бүр заяа. 23 клип байгаа байхгүй. Тийм байгаа хаа. Тийм амар олон клип хийлгэж ирсэн байлээ тухайн үед. Тэгээ хамгийн харамсалтай нөгөө дата байхгүй. Тэр үед чинь ингээд ягаад чинь дата дээр хадгалаагүй нэг юм CD медийн дээр те DVD медийн дээр хадгалдаг байсан. Тэр юмнууд нь тэгээ одоо зарим нь тийм байхгүй. Тэгээ одоо айгүй гой гой клипүүд байдаг. Дээр жишээлбэл бас нөгөө даваа хаахын студ одоо талхигч болсон л да. Даваа хаахын одоо студиэр зөндөө олон гой гой клипүүд хийлгэжсэн. Тэгээ өөрхий талхигч болоо тэгээд одоо клипүүд нь байхгүй. Айгүй олон гой гой ерөн клипүүд бол тухайн үед хийлгэжсэн. За. Ер нь бол хүмүүс ингэдэг байхгүй. Наара дууч наара гэдэг ямар дуутайг нь мэдэхгүй. Би бол харин хэлчихээд байгаа. Мэднэ. Би бол тэр өөрийгөө хайж явна гэдэг дуунд бол маш дуртай байсан байхгүй. Тийм үү. Вау. Ямар гоё. Шинэлэг гоё дуу байсан. Ер нь тухайн үед маш онц содон клип байсан л да. Одоо анхны клипээ Hero Entertainment дээр хийлгэжлээ шүү дээ. Тэр үед ч одоо хамгийн суперийн хиро хийдэг те. Одоо хамгийн үнэтэй. Тухайн үед бол 3-4 саяар клип хийлгэн гэдэг бол амар том дүн байсан. Тийм хийлгэжлээ. Тэгээ тухайн чинь би өөрөө яг Японд нөгөө оюутан байсан. Урлагийнхаа сургуулийн. Тэгээ оюутан байхдаа дебют хийгээд тэгээ тэр ажлаараас сургуульдаа ч гэсэн бас айгүй кок авчлаа хөрхий. Ямар гоё юм те. Энэ үхрийн хэлэн зууш. Гоё. Йоо ингэж ийм цовын бол үнхээр гоё юм байна. Энэ манай Монголын суу болоод энэ гоё шүү. Тийм юм биш. 70 болов шүү. 70 болоо. Хүмүүс Монголын Далайн дуртай шүү. За энийг жоох байж ихлээр нэг гэж. Ажиг мик онцлог нэ. Японд байсан гэж Японд хэдэн онд яваад хэдэн онд ер нь ирсэн юм бэ? Анх би 2002 онд Японд оюутан солилцоогоор явж байсан байхгүй. Тэр үед болохоор яасан гэхээр нөө эцэг их сургууль гэж байдаг шүү дээ. Эцгийн харьяа Чингис Хосой гэдэг сургууль Японы Сосой групптэй хамтарсан Чингис Хосой гэдэг сургууль анх нэгдэжсэн байхгүй 2000 онд. 21 дөрөв ороод. Тий 21 дөрөв оролт. Тэгээ 2002 онд хоол бөмбөж ийн өдөр. Тэ ийм олон төрлийн хоол ирэх юм уу? Энд чи нөгөө яатсан мэн гэдэг чих шиг байна. Чаа шалтцсан байгаа гэдэг нөгөө. Өчтөөстэй амар уугаад өнөөдөр хоол. Наараа бол их хитэн энэ одоо энэ хоёр дээр нэмэх нь наараа энэ гурван бүдүүн маань их хитнэ л гэж бодсон баг шүү. Идэл хайдаа. Идэл өнөөдөр гурван бүдүүн хамтлаг тий таавхандаа бас тий. Би бариад иччихгүй яа тийм. Штэ. Бид гурыг одоо нэрэл одоо гурван бүдүүн суудсан гэдэг доор коммент ирэх бах та. Тийм коммент ирэх баха. Тэг зүгээр тэр коммент бол гоё. Хамаагүй. Ямар хамаатай. Энэ гоё амралтын өдөр та нар гоё өчтөр цөм гусцсан байгаа. Өнөөдөр гоё ингээ хоолоо идээд манай ягалч чи амар сервис сайтай л юм ба шүү дээ. Тэр чи яа тэр бэлгүүнэд ингээ өгцөн. Тэр чи өстө амар яваад тэрэн дээр чи би бас тэр их дахиад бид нар чи. Явцсан шүү. Чи бас юм битсэн гэдэг чинь нөхөг унслаа. Бэлгүүнээ энд нууд нь энэ ч нэ юм гарцсан гэдэг энэ чинь суусан. Тэгээ би зүгээр ярианда халаа ингээ өгцөн юм байл. Одоо тэгээ яах вэ хүн. Гэтэ хүмүүс ингэ юм лээ. Манайх нэг өмнөх хавтаа. Сэвлэг бэлхүү. Хамаагүй. Хоёр цагийн нэвтрүүлгийг бүтэн. Яг залруулж байгаа хэрэгтэй шүү дээ. Үгүй ээ, хоёр цагийн бүтэн нэвтрүүлэг үзэж байгаа байхгүй юу? Чи чи хараа. Хоёр цагийн бүтэн нэвтрүүлэг хийж байгаа. Хүн эндээс ирээд ийшээ ярьж байгаа. Тэгэхээр нэг самсгүй ингээ хийж байгаад нэг инхэнгүү тэрийн зүгээр аваад монтажаад
10 секунд болгоод 2 цаг нэвтрүүлгийг гаргаад сэвж болохгүй. За уучлаарай. Тэрийг тэгсэн чинь бас ингээд сэвэлцчээ уучлаарай. Тэр сууж байгаа нөгөө энэ юун дээр юм гарч байна. Манай ялалч айгүй гоё сервистэй. Их гоё. Ам дээр одоо бид нар яг анх удаа уулзж байгаа тий. Хамтаа бол анх удаа. Би таньж байна. За бид тэр явах тий. Би тэр явах вэ. Бүгд насан байгаа юм тэр. Найрамд туслангаас авахуулаад. Мэд юм да. Бэлгэн өөрөө тэнд юу яасан бэ? Миний одоо энэ бас хонгоод очоод би одоо бодлоо тэнд сууж байгаа. За, Япон руу хоёулын солилцоогоор явж байгаа. Чингис хаан 21 дугаар сургуулийн тийм ээ би нөгөө нэг яг бол маа найзах тэндээс очиж айгүй их тийш явдаг мэддэг гэсэн яг шинэ сургууль баригдал та. Япон бол асар өндөр соёлтой. Хүний одоо юу гэдэг хөлсийг бас шавхаж чаддаг юм ороо тий. Японд суралцах амаргүй байсан баг. Хэдэн жил болов? Японд яг нийт амьдарсан хугацаа нь бол нэг 6 жил хэвээр. Тэгээд Японд болохоор зэрэг би анх яг сургуульд орж байхдаа за эндээс бол нөгөө нэг Японы хэлний сургууль тухайн үед нэг Чикара гэдэг нэг сургууль яасан. Тэр газраар дамжуулаад компаниар дамжуулаад Китакюшү хотод сурж исэн баггүй Японы хэлний сургууль. Тэр Японы хэлний сургуульд уг нь бол би 2 жил сураад тэгээд төгсөө диплом аваад дараагийн сургуульд орох хэрэгтэй. Тэгсэн чи би яасан гэхээр 1 жил бол сурангуудаа Японы Токиогийнхаа хүчмийн сургууль шалгалт өгсөн чи тэнцээд тэгэнгүүтээ шууд нөгөө нэг шинэ сургуулийн урилга энэ сургууль руу ирээд би тэгээд 1 жилээр диплом Японы хэлнийхаа сургуулийн дипломыг төгсөж аваад Токио явчихсан байхгүй. Тэгээд би юу дуучны сургуульд ороход намайг өстө жинхнээс хүн болгооч чи Япон хүн гэж үү? Нөгөө Монгол хүн гэж үү? Монгол хүн чи ийм байт юм уу гэд. Би ч нөгөө тухайн үедээ мэдээж одоо их шиг ийм байгаагүй. Маш жижигэн туранхай тэгээд цагаан. Тэр бүр үе улаан хацар чи хайцсан Монгол юм бол. Намаа айгүй их тэгдэг байсан. Чи яг Япон Монголын ирлээ зохоо. Юу гэж ийм сайн Японоор яриад тэгээд англи мангли хэлээр ийм сайн. Та нар чи одоо мороор сургууль мургуулт явдаг биш үү гэдэг. Би тийм биш. Юуроосоо тийм биш гэл биш амар Монголоо мороор тэгдэг байсан. Тэгээ ямар ч лсэн тухайн үед бол би сургуулийнхаа одоо хамгийн анхны Монгол оюутан байсан. Миний дараагийн жил болохоор Туванбат гээд манай Туванбат гээд одоо саунд инженер залуу байгаа. Саунд инженерийн ангид орж исэн. Тэрний дараагийн жилд манай Тувана гэдэг байгаа шүү дээ. Тувана. Тий, Тувана гэдэг. Тувана. Тэгээ тэрний дараа жил нь манай дуу бүжгийн ангид vocal and dance ангид орж исэн баггүй. Тэгээ бид гурав бол ингээд дист дараалаад явж исэн. Тийм төвхтэй. Тэгээ ер нь бол анхны Монгол төгсөгч нь. Гэтэ тэр сургууль дахиад зөндөө олон монгол хүүхдүүд сурсан баг гэж бодож байна. Ер нь яг нэг үнцэн асуултууд асуул та. Чиний аль яасэлд явж исэн бэ? Үгүй би яаштай те юуны центр поинтын тэнд байдаг 20 дугаар ясалт одоо явж исэн тий. Манай яасал манай түүхийн яасал айгуу чухал байдаг. Тийм үү яагаад? Хүн чинь юу яг хаанаас хэлснээс ажлын гараа хаанаас хэлснээс бүхэн гэдэг аль яаслаас хэлдэг. Хойчгийн балан асуултанд энэ заавал амар чухал гэдэг үл өөр юм бодноос ямар ч чухал ш. Хүний яасл юу ямар ч хамаагүй. Гэтэ яг яасл дотроо амар чухал юу. Яасл чинь ингэ юм байл. Манай аав ич хоёр бүр саяхан бид нар ярьчихсан байхгүй юу. Намайг ингээд нөгөө 20 дугаар яаслын ингээд зураг нь ингээд сарнай охин гээд ингээд хүндэт самбар дээр нь байдаг гэсэн гэж байгаа байхгүй юу. Тэгээ нөгөө дандаа ингээд авахгүй л очихоор өөстө сарнай охин гэсэн би дандаа гаран дээр нь ээждэг гэсэн. Харин тэгэхээр хаанаас эхэлж юм? Яасаас эхэлдэг байхгүй. Яас дээр ингээд зураг тавилцсан охин чинь ингээд том болохоор чи ерөөс юм мэдхгүй. Угаасаа зураг юусод идэг байж. Тэр миний яасал нөгөө хүн болох нөгөө багаасаа хүлэг болох унаасаа чи яасалтай 100 холбоотой. Хүний яасал маш чухал. Яах гэдэг хүмүүжил суур хүмүүжил ингэж олж хэлнэ. Ой. Тэг чи яасал их чухал. Яаслын боловсрол пек одоо яасл гэхдээ чухал шүү ер нь цэцэрлэг яасл чухал шүү. Одоо нэг яаслаас хэн болох нь тодорхойлох нь цаашаа энэ ч гэсэн яасл гэдэг чинь өөрөө хүүхдийг маш багаас нь ийм режим өдөр тутмын рутин те одоо сахилга батад сургаад те тэндээсээ яадаг гэхээр хүүхд маш багаасаа хүүхдүүд ч амар ухаантай учраас маш хурдан юм насаад суралцчихдаг. Тэрүүгээр цаашдаа цэцэрлэг сургууль гэдэг бие дах чадвар нь айгүй өндөр. Тэр миний асуулт амар асуулт байгаа шүү. Тийм байна. Супер асуулт байна. Энэ өөр газар асуухгүй шүү асуултыг. Яасл. За тэгээд яана би бүр арай их угаад байна. За дунд явчихсан бүр ингэсэн явж байгаа. Баярын өдрөө. Ноол эмгэгтэйчүүд өнөөдөр чи зүгээр хатан зүг гэдэг. Оож шиг хатан зүгээр бай. Би тэр энэ зүгээр ажилчин зүгээр байна. Секс хэрэггүй би тэр зүгээр ажилчин зүг юу гэж чинь ажилчин зүг чинь яг байсан. Баяр ер нь яг байна шүү. Яг зүгээр ажилчин зүг. Ажилчин зүгийг нэг уусаад иймэрхүүл байдаг юм байна. Гэтэ ажилчин зүг жоо секс секунд жоо нэг. Нэг хатгаад насаараа боол байсараа насаараа боол байгаа дуусах юм байна тий. Тэр нь жоохон хэцүү. За тэгээд
10 жилийн сургууль айл сургууль. Хорооллын 13 дахь сургууль гээд. 13. Эцсийн дээр үүдэг. Тий, эцсийн дээр одоо ийм артын хажууд гэсэн үг. Манай сурвалжуудад тухайн үед бол аюул мундаг сургууль байсан л да. Бас их олон одоо олонний танил хүмүүс төгссөн сургууль байдаг. Ер нь бол тэгээ тухайн үед бол бүхэл сургуулиуд маш гоё жигдтэй боловсролын чанар хүртээмж бол маш өндөр байсан шүү дээ. Тийм ч учраас бид нар ч одоо биел гэхэд одоо жишээлбэл зарим хүмүүс бол англиар мундаг ярьдаг л гэдэг. Яг үнэндээ бол зүгээр 5 дугаар ангиасаа 10 дугаар анги хүртлээр сурсан тэр англи хэлээрээ л явж байгаа. Тэгэхээр чи би ч англи хэлээр бол энэ тиймд одоо Европ ч юм уу те Америк англид суралцаж яасан удаагүй. Тэгэхээр яг энэ нөгөө тухайн үеийн бидний үеийн боловсролын чанар бол маш өндөр байсан. Яг хөө мэдээж нөө цойлтыг 1-р сургууль, 23 дахь сургууль те Орос 3, 14 гэд байсан ч гэсэн ерөнхийдөө айгүй сайн байсан те. Үнэн. Энэ өөрийнх нь сурвал гараад ирсэн чи ингээд зүгээр огшоол явчихна. Зүгээр нэг л гэдэг байна. Гар өргөд нэг л гэдэг байгаа байхгүй. Гэхдээ ер нь тийм байсан шүү дээ. Одоо жишээлбэл би бүр амар сайн сандээ наримтал цусланд жишээлбэл дандаа 1, 23, Орос 3, тэ 14 ийм сургуулийн хүүхдүүд л их хвчлээ очдог байсан тийм. Тэн дотор 13-ыг нэг баачгаас амар цайланд гожид олгоо очоод зү нэрээ. Тэгэл наримтлын бүчөг яаж олддог гэсэн юм? Тэгэл өстой тань талаар л олддог. Ер нь их олон юмнаас олддог юм хаа. Тань тал, хуйлга юу гээл. Тэг чи бас тэгж амархан олдохгүй. Тэр үед ч сүултээ нөгөө архаг олоод ирэхээр почокгүй очдөг болчихсон бид нар ч өөрсдөө. Очоо шууд ячдаг. Нөгөө нэг аимшиг юмнууд нь хүрээл ирдэг. Тэгээ за туяа рууга туяа гэдэг. Наримтлын бочок авах гээд одоо ч гэсэн наримтлын бочок онлайнаар гараа гэдэг. Тарагдаад дууссан шүү дээ. Биш ээ. Гараад пог ороход ингэж тийм л байна. Тийм л. Тэгэхээр ер нь жоох мафантай. Мафантай. Дээр үесээ мафантай. Яг хөө тэр гэхдээ яг зүгээр. Гэхдээ найрам яг бүх цуслангууд адилхан багталтай. Тэгэхээр нөгөө би нөгөө цуслан бол нэг өөр нэг калчертай байгаа шүү дээ. Соёлтой. Нөгөө тэр заавал байх ёстой шүү дээ. Наадгийнх нэг калчертай. Найрамдлын ялчгүй тийм нэг хүмүүсийг гэдэг бас нэг урлагийн тийм юмд бас амар бэлдэн шүү. Тийм. Манай Отон Баатагч чинь зүгээр өөрөөсөө дунд нь орж байгаа л гэлээ. Урлагийн баяр амар том болно тий. Яг юу байгаа шүү. Тэгдэг байсан. Тэгэхдээ урлагийн очоод бужигнуулдаг л да. Гэхдээ бидний хүүхэд насанд ер нь ингээд нэг тийм ингээд нийтлэгээрээ их гоё тогтун тий бүх юм яг зөв. Жишээл маш олон хүүхдийн цэцлэн байсан шүү дээ тий. Сансар, наарлаг, жавхлан, ундраа ингээл түмэн одоо цэцлэнгууд бүгдээрээ яг нэг юм хөөрхөн тий. Бүгдээрээ гоё. Тий. Тийш хүүхдүүдийг бас аюу гоё тийм яадаг, нэг юм шүүж өгдөг. Гоё зүүд сурдаг. Маш гоё юм коллективтэй байдаг. Одоо ч тийм байгаа байлгүй дээ. Одоо харин сүүлийн үед жоохон хөгжиж байгаа. Илүү нөө жоохон одоо төрөлцсөн сургалт мургалтай болоод тий. Хоол моол тэгэл гайгүй л өгдөг юм да. Би бид ч тэгээ хоолыг яаж олноор нах вэ? Одоо хоолноор нах уу? Эхний хоол авахд эхний хоолыг аваад өвдгөнөд өгдөг. Эхний хоолыг аваад өвдгөнөд өгдөг. Тэгээ хоол авах сууж байгаа юм шүү дээ. Тараагүй юм уу гэдэг чи хүүхдүүд хараад шүү дээ. Ээж нэмэдээс жижиг хүүхдүүд хараа шүү дээ. Жижиг хүүхдүүд хараа. Өнөөдөр ингээ хоолыг жижиг гэдэг чи бүгдээс эхний хүүхдийг ингээ тараахад бүгдийг аваад өвдөн дээр тавиад хоолгүй сууж ийн үстэй. Яг тийм биш. Нэг удаа яа харахгүй баажид өгсөн да. Ямар сони юм бэ гэж бодож байгаа. Тэгээд чи ахад байхгүй гэд авчаад өгнө шүү. Хой тоогоод идчихэж байгаа. Гайгүй байсан бол ингэж Гайгүй хаа яаж гайгүй байсан. Хөгөөд бол зайлшгүй бүр нэг юм. Сайтайгуу даримт амар сайн. Үнэн сайтай. Гэхдээ эрэгтэй хүүхд тэр 16 7 насны эрэгтэй хүүхдэд бол нэг хоол моол бол яг юу юм бэ те? Ер нь бол хөвгүүд бол дандаа тэг. Тэгээд хоол мол хөлтөнгүүд надаа гэж хөвгүүд заримдаа өөр заслан мослонд бол тэгжсэн. Нарлаг марлаг. За би нарлагт амарч исэн, ундраад амарч исэн. Октодгийн хоолыг яг гоё идэв штэ. Тэгээ найрамд бол хамгийн их амарч исэн. Тэгэл октод та найрал чи цацсан доо гэж цадаг байж цацсан. Тэгээ асуухаар чи цацсан гэсээр ороо. Тэгээ өгнөөс тоо хоолоо. Тэгэл өгнө штэ. За ид. Бүр өгөхгүй дахиад дараа нэг харгаа байдаг гэсэн штэ. Ямар булаачдаг оо. Булаач юм болоо муухай. Нулимч. Хоол түүгээд итгэв болж байгаа юм чи. Тэр чи ерөөсөө тэр калаас гарах гэж байгаа. Тэр дараа ямар ч эмхтүүд хоолоо ихгүй. Зүрхлэхгүй. Тэгтээ тийм муухай юм байгаа. Үгүй тэр чинь бидний үед байсан. Би бол тэр санаж байна. Тэгдэг хүүхдүүд зөндөө байсан. Тэр чинь яг аргалдаа. Чиний саяны бол яг джентльмен нэр шүү дээ гоё. Чи цадсан юм уу гэж амар джентльмен. За идэ тэгээд өгч юм. Тэр чинь аягүй гоё ивэр авч ийн л да. Ивэр өгөхгүй болохгүй бас. Тийм муухайх яг үү. Солиотой юм аа. Байсан. Бидний үед байсан шүү. Наа урсуугаар. Гэтэ бидний нөө хүүхэд насны энэ юунууд бол бүгд амар гоё ад жаргалтай. Хамгийн гол нь ялгуурлал байхгүй.
Тэ ингээд юм одоогийн шиг ингээд өмсөж зүүсний ялгуурлал байхгүй. Яг мэдээж ингээд тухайн үед бол ингээд чистэнүүд нь бол лаг тэ ингээд одоо ингээд шаха маха одоо бүр яг ингээд дунд ангийн үед бол тийм байсан ч гэсэн нийтлэгээрээ их агтай. Ерөнхийдөө их олон хүмүүсүүд ер нь амьдралынхаа бас зөв найзуудыг бас туслангаас буруу найзуудыг авсан юм байгаа бас. Бага. Буруу гэж авсан зөв жаван сайн гэж буруу гэж авсан тий. Тэгээ буруу ер нь бол тэгэхээр туслах гэдэг бол бурууч аван сайнагч аван гэж хэлж байгаа. Тий. Тэгээ та юу expected байх хэрэгтэй гэж. Одоо чинь миний хувьд гэх юм бол би найрамдаас энийг олж ирсэн бол манай хамт MC битүүр найрамд танилцаад. Тэгээ тэрнээс хойш найзаад өдөө болт ингээд одоо явж штэ хамтлаг болоод. Тэгэхээр чинь хоёр урлагийн сургадаг хүмүүс ингэ нийлээд жишээ нь тий. Тэгэхээр энэ чинь өөрөө гоё юу. Хамгийн найрамдаас танилцаад тэгээд хоёр урлаг дуртай хүмүүс нийлэн штэ бас тий. Тэгээд хамтдаа нөгөө мини пентоник хоёул хамт орж дуудуулж альбом мисийг дуулж төрүүлээл. Тэгээд дараа нь үргэлжлүүлээд ингээд. Анхаатай нийлээл 13 доор хараад. Анхаа битүүч угаасаа нэг байрны нэг хажуудлаа орсон. Танах тэр 13 тэр байсан юм уу? Тэгээд битүүч юм яг одоо 8 наснаас эхэлж одоо битүүч 30 гаруй жил одоо найзалж байгаа. Тэгээ эмстэй найрамдлагад ингээд тэгэхээр ингээд яг хоорны connection ингээд явчихж байгаа байхгүй. Чи Болгарыг таргины эх орн гэж мэдв үү? Жинхэнэ болгар йогурт Балка. Оо ямар гамтай. За тэгээд хоолцтой гоё. 10 жил сурж байгаа шууд явахгүй явсан юм биш үү? 13 төгссөн юм уу? Ингэсэн байхгүй юу? 13 төсөлгүй байд энэ чи юу ярьж байгаа. Бид нар ямар хэрүүлчих. Төсөлгүй байд энэ ч одоо гэж байгаа. Хөөш ингэсэн байхгүй юу? Яагаад гэсэн гэхээр бидний үед нөө анги алгасдаг байсан шүү дээ. Би 4-р ангид сураагүй байхгүй. 1-ээс 3 гэжснээр шууд 5 гээд 6 7 8 9 гээд ингэсэн. Тэгээд би 99 онд төгссөн байхгүй юу? Сургуулаа. 4-р ангид сураагүй юм шүү дээ. 4-р ангид сураагүй. Би ч нэг хэлэхөө. 4-р анги гэдэг чинь амар чухал тийм. Ерөөсөө тэр альбом анализийн тий бүр яг үздэг. Бүр наатач шүү дээ. Яг үнэ шүү. Би бүр яг бодлоо байхгүй. Дараа нь би амар худлаа гусна. Үгүй яг үнэ. Яг л алгебра анализийн эхлэл гэдэг чинь 4-р ингээд амар алгебра орж ирдэ шүү дээ. Тэгээд 5-р ингээд гэдэл чи бид нар шууд алгебра гэдэг. Ер нь би 5-р ингээс тоон дээр бүрст үнэхээр мөнгөн ч ихэлсэн байхгүй. За тэгээ яг 8-р ангидаа бол гүйтсэн л дээ. Ямар ч лээсэн айгүй сайн болоод гүйтсэн. Тэгтээ амар хэцүү байсан. Үнэхээр хэцүү. Яг суур үндсэн юмын зөв ойлгохгүйгээр хизээч ингэдэггүй те. Дээрээс нь тэр үе чи айгүй их албан хүчээр ингэдэг байсан. Тэгээ нөгөө нэг багш нарын заах арга барил гэдэг юм чинь тэг манай сургууль дээр нэг хятад гаралтай багш ирж ирсэн юм. Яна одоо хөрг ингээ ярьчин зөвөө. Гэтэ манай дээр саран цэцэг гэдэг багш үнэхээр супер багш байсан юм ста. Яста гараа атгаж аал чи энийг ингэж бодоод татаад ингээл ингэхэд гэхдээ нөгөө заах арга барил амар зөв. Тэгээд нөгөө айл олон жил төөрөлдсөн манисыг бол 8 дугаар ангид бүр бүгдийн супер болгоо. Сүүлдээ би бүр өөр ангид орж нөгөө самбарт нь тоо бодож өгч мөгдөг. Ой, тийм охин болоод төгсчихсэн байхгүй. Тэгэхээр тэр 4-р ингээл амар чухал. Ялангуяа тэр тооны хичээлийг бол тэр цоор хичээлийн ойлгохгүйгээр гинт бол алаасч болдгоо юм байлээ. За тэгээ яасан гэхээр 99 он төгсчөөд би чинь юу ачихгүй юу? Тухайд Колорадо гэж байсан. За Колорадо. Тэр юунд тэр өдрөнд за. Тийм. За тэгээ ингээд хит хитэн сургуулиуд яа ингээд би чинь Моисе харилцаа гэд бодчихсон чинь тэрэндээ тэнцээг байхгүй. Тэнцээгүй үнэндээ. Тэгэнгүүт нь за тэгвэл байлээ. Ер нь яшиг нэг жил тэгээ заавал ингээл те өөрийнхөө хүсгүй байгаа сургуульд ороод ингэжснээс гээд дараа жил гой сургуулиуд нэгдэх юм гингүүтээ болонгуудаа шууд ээжийнхаа ажилд туслаад 8-нд нь яваад 1000 нэрийн бараа штэ 1000 нэрийн бараа чинь тухайн үед анхны доод давхраа нээжсэн үе. Тэгээ доод давхарт нь лангуутай байсан. Тэгээ би тэнд нь ингээд лангуун дээр нь суугаад юм зараад тэгээ ээжтэйгээ хамтдаа ингээд ирэмээрээ ингээд яваад ирдэг тийм байсан байхгүй. Танаа аав чинь жолооны курс. Аав жолооны курстэй байсан шүү дээ. Аа. Тэгээ жолооны курс би явсан. Тийм шүү дээ. Тэгэл надад хэлдэг байсан. Хөөш баач манай охиодыг дуулах гэж байгаа гэх тэр үед надад хэлдэг. Дуулж эхлэх гээд байгаа шүү. Нэг юм охин байгаа гэж надад хэлдэг байсан. Тэг явж явахт яг тэр үед 2000 он бол. Тэр үед чи нөгөө нэг чи чинь 2000 он чи өөрөө дөнгөж гарч иж байгаа юм шүү дээ. 2000 гэхдээ тийм ихтэй яг чинь олон дуум болсон байгаа л да. Чи дөнгөж гарч иж байгаа явахгүй хаа. Танах явахгүй. Танах хэцүү явахгүй хаа гэж. Худаа томроод гэдэг. Явахгүй гэснээс тийм үү гэж шүү дээ. Тийм үү за гэж шүү дээ. Өөр юм хин дээ. Одоо захирлыгаа те. Захирлыгаа ярьж байгаа тийм үү. Би чи бас жолооны курсыг бас төгсмөр шүү дээ. Айтайхан төгсөж байгаа. Жолооны курсоос айтайхан төгсмөр шүү. Чи яах гээд байгаа чи. Тий. Бараг л хаана байна ста хамт дуудуулъя гэж шүү дээ.
танаагийн жодгоо ингээл тэгээд жолооны шалгалт хэд унаа. Тий унаа. Би жолооны курсыг бас төгсөн шүү дээ жолоо. Гэтэ манай аюун жолооны курсыг айгүй сайн чанартай сургадаг байсан. Тэгээ одоо төгссөн хүн болгоно нь ер нь бол жолоо барин гэдэг чинь амьдралтай холбоотой, амь настай холбоотой шүү дээ. Тий. Өөрийн болоод бусдын амь настай холбоотой. Тэгээ хүн болгон амар хүн болгоны л талархал хүлээсэн тийм сургууль байсан. Манай ангид одоо миний хүмүүс өгсөн шүү. Тэгвэл сайн сургууль байсан байх гэж би итгэж байна. Гэхдээ аливаа юм чинь сайн муу нь хосолж явдаг шүү дээ. Зарим нэг юм балиар орхиогүй сургуулагчид байдаг шүү дээ. Миний мэддэг нэг хүн байдаг хгүй танаас аавын сургуулийг төгсөн. Одоо ерөөсөй байн машинаар орж одоо уцаа харж байгаа. Тэр үед ч утас байхгүйсэн баг. Тэр үед утас байгаагүй. Тэгэхээр тэр аавд нь буруу байхгүй. Тэр үед утас байсан бол минийхөө уцаа бодог хилчин. Тэр чинь дөнгөж ус гарч ирж байгаа үе. Манай аав тест аюу амар юу шүү. Тэр үед уцанд чинь ингээд бариад харъя гэхэд юу долгио юу ерөөс хойш юу ч байгаа. Тий, одооны ус чинь байсан ч гэсэн тийм ингээд ийм утас байгаагүй шүү. Ингээд нээдэж мэгдэ зөвхөн тоо дардаг тий. Зөвхөн дараад ярьдаг. Хоосон товчлол хараад яваад байна гэж юу. Мессеж бичдэг. Мессеж бичихийн тулд ингээд тийм л утас байсан да. Тэр аавд хамаагүй. Тэр үед наа чи айгуул мессеж явдаг байсан бахав. Мессеж шиг ухах Facebook байхгүй юм чи. Гайгууха би чинь тэгээд төгсөөд шууд ус машин тоолоо шүү дээ. Одоо тэгтээ нөгөө цоошин хэрэглээнүүд бас биднэрт маш амар байгаа боловч маш аюултай тийм бас нөхцөл байдлыг авчирдаг болсон. Уцаа гэхдээ ерөөсөө үзэж болохгүй шүү. Тийм, өстой аюултай. Зөв хэлчихье. Наад чинь юм мэрэгжлийн хоёр толгой тархины 2 3 сэтгэдэг хоёр зүйл рүү зэрэг тийм байг хавхуудлаас байна. Солиороод байхгүй. Ер нь уусаа болохгүй. Тэгээ ялт намаа дандаа загин тийм аа. Би нэг жоох уцааг харчих гэдэг тийм. Үнэ. Ялтчгүй нэгдэж нөгөө эд хоошлын тий. Хоёрдож эрүүл мэндийн 8 нас тэгэл ер нь тэгээд адаг юу тий 60 10 хоног гэж үнэн штэ тэгэл надаас ирэлтэй ямар ойлгүй байх вэ? Лай болт. Үнэхээр тэр үнэ. Тэр ёстой нэг ах. Би одоо хилэг уугаад энэ чи ямар амар. Зүгээр. Өнөөдөр чамаас өнөөдөр бүх юмыг чам шүү. Асуух юм зөндөө байгаа шүү. Одоо би ингэж асуух гэдэг юм. Нэгдүгээр юу гэхээр тойр ч юм бол танаа гэр бүл ч юм бол сошиалын өмнө айгүй нээлттэй гэр бүл байхгүй. Одоо Монголд хоёр юм мэддэг. Тийм учраас би гэр бүлийн талаар асууна. Энийг битээ нэг хувийн асуудал руу оршуулж зүгээр хамаагүй шүү дээ. Одоо яах вэ? Одоо хүнээс айж ичээд ах буруу болохаа юм байхгүй юм ч одоо тэгээд юм үнээрээ сайхан шүү дээ. Тийм. Тэгтээ би ингэж асуух гэдэг. Заримдаа гэр бүлийн амьдрал гэр бүлийнхаараа хэвээр үлддээ биш үү? Мэдээж эн чинь бүх юмаа гараад авал биш шүү дээ. Тэр одоо баг нуугаад байгаа юмнууд бүр амар гэсэн үү? Тэр ярилцгүй нээс юм байгаа гэсэн үү? Бурхан минь. Нуугаад юу аах вэ? Тэрнээс амар юм байгаа мөн. Зарим нэг юм хоёр тэр сошиал ч ихтэй аюултай шүү ер нь. Яа сошиал ер нь аюултай. Сошиал ер нь амар. Сошиал бүх юм орохоор буруучих гэдэг юм санагдаад шүү дээ. Ер нь энэ чинь юугаа хийх вэ, юугаа хийхгүй вэ гэдэг ухаан хүнд мэдээж байгаа шүү дээ. Гэхдээ яг хуу үнэхээр нөгөө нэг надаас өөрөөс мань шалтгааллахгүй үнэхээр нөхцөл байдал тийм үүссэн нэг юм байгаа. За дараа нь ингээд төрсний дараа сэтгэл гутрал галзуурах гэж байгаа бүр аимшигын тим юм бас болцсон. Одоо тэг яг нэгэнт болцсон тим юм. За тэгээ дараа нь бас нөгөө халамцуу лайв хийцэн тэгээд ингэсэн. Одоо тэг яг нэгэнт болоод өнгөрсөн юмыг мянга устгаад яах юм. Өөр газар хүмүүс ингээ хадгалаад авцсан. Хизээ нэгэн цагт энэ дээр нэстэ жин тавина гэсэн бэлдсэн байгаа юмыг хүн өөрөө устдахгүй байсан дээр байхгүй. Тийм учраас устгачих юм бол хүмүүсийн өвгөөшөнд орчин. Тийм учраас яшиг тэр ингээд нэгэнт нийтлэгдсэн бол тэрвэрэл байж байгаа. Хамгийн гол нь тэрнээс хүмүүс ямар сургамж авах хэвтэй. Тэнэг хүн бол тэрийгэ дахин давтаад явна. Тэгвэл одоо арай бусдаас те одоо ухаантай юм бол тэрийгэ дахиж давтахгүй л хахад болоо шүү дээ. Тийм. Би бол тэгж боддتي. Тэр нөгөө нэг бухимдын үеийн байх нөгөө нэг жирэмсний үеийн тэгээд дараа нь төрсний дараах нэг угаас эмхтэй хүнээс сэтгэл зүйчин докторгүй нэг үе байдаг шүү дээ. Тэр үеийн юм. За 3 дахиад тулах байгаа. Мартин 8-ны гоё. Мартин 8-ны шиний хоёрын шат тайлбар. Би чамдаа гоё юу сануулах гээд. Өнөөдөр манай World Wine-ийн бас вино уу пи уу юу юмараа. За одоо юу яац юм чинь халиад тийм яхаа. Гэхдээ тэгин одоо хоёрхол юм бол өстой шүү. Гэхдээ маргааш бүтсэн өдөр шүү дээ. Өнөөдөр ахаад үржүүл би мэдчих. Өнөөдөр бүх бүсгүүчүүд би захаад байна. Би цаанаас. Ер нь цагаан дээр тий. Тийм цагаан. Би та явахгүй. Энэ юу Францын 200 жилийн түүхтэй Бордо тий Калве тий. Тэгээ энэ ч нөгөө юм нөгөө Бордо нутгийн Калве. Бордо нутгийн хөрсөг юм нөгөө яриаг нөгөө ингэж нөгөө гоё юм вино уугаад гоё юм нөгөө гоё яриа ингэж нөгөө одоо яриаг одоо үүсгдэг гэдэг юм билээ шүү дээ. Тийм одоо ураатай юм байл энэ Калве. Тийм хамгийн гол нь тэгээд
World Wine-ийнхэндээ бас баярлалаа өнөөдөр бас. Манай яг угаасаа айгүй гой вайн оруулж ирдэг. тийм Монголд одоо World Wine-ыг виногоор отох юу байх тий. Ер нь одоо сошиал чиний хувийн амьдралд шүү дээ. Хэр их орон зай эзэлдэг вэ? За яг одоогийн нөхцөл байдалд бол одоо юу нь нуух вэ? Ер нь бол их давуу байдлыг эзэлж байгаа. Яа тэгвэл тэрүүгээр би одоо тийм сошиалын одоо ажлыг хийж орлого олж байна. За тэгээд ямар сайндаа бид нарт хийдэг байхгүй юу? Бид хийдэг байхгүй юу? Чи над утас ямар удаа ууд чи бойл гэдэг. Та ч гэсэн утас үзэж байгаа юмстай манай том хийдэг байхгүй юу? Тэгвэл юу ярьж байгаа энэ чи ажиллаа хийж байгаа мэдүү гэдэг байхгүй юу? Тэгэхээр яг л энэ шиг тийм нөхцөл байдалтай байгаа тийм. Тэртээ тэргүүл одоо зарим үед бол ялангуяа баяр ёслолын үед бол одоо цагийн тусан үед бол тэртээ тэргүү өдөр болгон л шахуу бараг лайв хийж штэ. Тэгэл хүмүүсийн одоо бүтээгдэхүүн үйлчлэгийг танилцуулаад Тэгэхээр одоо бол урд нь бол одоо юу гэдгийг зүгээр сайхан сэтгэлийн үүднээс эсвэл танилынхаа аймаг, ах эгчийнхаа аймаг за тэгэл ингээл хүн ингээд энийг ингээд өгөхээр нь танилцуулдаг байсан бол одоо бол энэ чи яг жихнээс нөгөө олон жил сайн үлсийн аян шиг хийсэн ажил маань одоо яг жинхэнэ үр өгөөж байгаад ашиг орлогын хэмжээнд ирчихэж байгаа байхгүй юу? За одоо өнөөдөр тэгээд нөгөө улс таяраа хамгийн амар буужиндаг хамгийн амар баярын одоо дугаар шүү дээ. Бүх бүсгүүчүүдтэй бас бажи алтын зүгээс өчтөр амар юм болсон. Амар юм болсон. Би ичүү зүгээр зөвхөн юм тийм хөлөөрл өгөөл. Бүсгүүчүүд зүгээр дандаа дээгүүр. Тэгээ ямарсан Монголынхаа бүх эмэгтэйчүүдэд бажи алтын зүгээс Мартин амны баяр юм ингээ одоо эмэгтэйчүүдийн баяр. Бүх сайхан ээжүүдтэй тий. Тэгээ бүгдэнд нь ер нь тэгээд бүх ерөөсөө эмэгтэй бүх хүмүүстэй. Тий. За тэгээд сайхан нөгөө одоо нараа ингээд авчихсан дуучин. За одоо ингээд дуулахаа болоод удаж юм. Тэгэхээр чи одоо ингээд инфлюенсер за бизнес эрхлэгч. Тэнгүүтээ нийгэмд бас юу гэхээр наараа шуугсан өдөр тэр наарагийн талаар бичихгүй ярихгүйгээд фэйсбુક хүн байхгүй. Твиттерийнхэн байхгүй. Тэгэхээр нэг бол хэрэлдүүлж чадж гин. Нэг бол тэ зодуулж чадж гин. Зодуулж чадж гин. Гоё магтуулж чадж гин. Инхтэй бас нэг авьяас шүү те. Гэхдээ ийм байхгүй. Одоо хамгийн гол юм ээ. Би бол маш их хүмүүсийг нэгтгэж чаддаг байхгүй юу. Жишээлбэл тэрийг юун дээр харж болох вэ гэвэл маш олон хүүхдүүдийн амь насыг аварлаа шүү дээ. Маш олон хүмүүсийг гэр оронтой болголоо. Маш олон одоо тусламж хэрэгтэй хүмүүсийг тусалж чадлаа. Энд чинь нөө би ганцаараа хийгээд байгаа биш. Одоо ястаа нөө хүмүүс ингээд миний дагагч гэдэг ингээд би бол дагагч гэж хэлэх дурггүй. Харин би миний найзууд гэж хэлэх дуртай. Би нэг хүн дагуулаад өөрөө урд нь ингээд явж идэг хүмүүс хамтдаа бүгдээрээ те энэ юмыг босгож байгаа учраас хоёр удаа сонголт нэр дэвсэн гэсэн амар арай амар поп шүү бас. Сайн яг байна. Суулт чамд ингээд штамп дарагдсан байна. Ерөөсөө ингэж минут би биш. Хамт та бүгдээрээ энэ зөвхөн миний биш. Тийм. Жогоо үстэй монголчуудаа гэж явж байна. Зүгээр сайн амар яа. Устрын яриад байсан. Чи устрын төд орж байгаа юм чи. Ийм байхгүй устрын хамаагүй. Яг үүндээ би тийм одоо магадгүй жишээлбэл хүмүүс ингээл одоо сая нэг хэсэг хугацааны өмнө ингээл тэрийг тэдэн сая хүн даажаа ингэжээ гэж ингэдэг тэгвэл юм шүү дээ тий. Би бол өөрөө нийгмийн маш олон асуудалд одоо тий өөрийнхөө үг үзэл бодлыг хэлснээрээ өөртөө эргүүлээд маш их гай дууддаг, дайсан авдаг тий. Ийм байхгүй. Тэрүүгээр ингээд жишээлбэл ингээд би одоо ингээд за чагсаал болж байл хүн болгон тэр хүнийг шүтэж байтал наад чинь бишээ гэж хэлээл би яадаг тэр хүмүүсийг өчнөө олон дайралтанд ордог. За тэгээд тийндээс хүмүүс энэ хүртэл чинь дэмждэг байлаа, энэ үргэлжлэн бла 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 гэд хүмүүс үсрээл 2000 дотор хэлбэлцдэг байхгүй юу? Энэ бол яг органик байхгүй. Тэгэхээр энэ одоо намайг одоо тэ үзэх дуртай, үг үзэл бодол зөв байдаг ч юм уу эсвэл наараа гэж ингээд тэ одоо хамтдаа бай гэж боддог хүмүүс маань яг үндэ бол зүгээр л миний өөрийн мөн чанар наараа гэдэг хүн таалагддаг учраас надтай хамт байгаа болохоос биш. Тэгээ ямар нэгэн илүү харсан билүү 7-аас эсвэл юм өгчих бахта бэлэг өгчих бахта гэсэн хүмүүс бол биш. Тийм учраас яг органик, тийм учраас одоо нэг 440 хэдэн мянган. Тэр нэг сая бидээсээ харсан та сая тэр нөгөө алтай ингэдэг дээр яг нэг 5000 үл үт юм бэлээ. Хасагдаад ингэ явж идэг. Тийм 5000. Органик өсөлт чинь тэгдэг баг. Тэр 5000 чинь багасаад тэгээд буцаад 100000 нэмэгдчихдэг юм байна. Тийм. Ер нь бол. Тэгэхээр л чи уусаа нэг тийм байх. Гэхдээ нэг л гол юм байгаа шүү дээ. Эцээ тэр амар чухал биш. Яг тэрийг хөөцөлдөх юм бол айгүй бурууддаг. Эсвэргээрээ харин яг энэ хийж байгаа юм, хэлж байгаа үг те одоо амьдралын хэв маяг юу гэдгийг энэ маань таалагдж байгаа хүмүүс л хамтдаа байна. Энийний араас хөөцөлдөөд эхлэхээр энэ өөр утгаа алдчихдаг байхгүй юу? Чи ихтэй бол бас нэг илүүлдэг тийм гол авьяас тийм ээ.
хүн болгоныг авьяас байдаг баг. Чамд ямар авьяас вэ юм? Надад ямар авьяас вэ? Би бол чинь авьяастай, салгадаг авьяастай. Энэ бол нийлүүлдэг авьяастай. Би салгадаг. Яг за битүүр ингээд нэг авьяас тавь чамд яг авьяас байна. Чи яг ягаад нэг авьяасгүй төрсөн юм бэ? Би ухааруулж чаддаг авьяастай юм байна. Аа, чиний үгэнд ухаарах. Яа тиймэр ухаар. Нөгөө инглээ. Одоо нэг нэрийн дэлгэх хаа манай нэг дүү одоо түрүүхэн бид нар ярьсан. Бидний нэг дүү саяхан охинтой болж юм. Тэгээд айгуу гоё байна хаас сэтгэлээ хуулцах гээд ярьлаа гэхээр би л баяр үргээ наа хүний жаргалч юм бол хамгийн гоё мөч шүү те. Энэ мэдрэмж дахиж олдохгүй те. Тэгээ ялангуяа анхны хөвгтөл гэдэг бүр онцгой. Гэхдээ миний дөө хүмүүс хилдэггүй маа. Ах нь хэлье. Эхний 2 жил те. Хүүхдээ 2 нас хүртэл төвчээр гаргах шүү. Тэрнээс хойш бүх юм сайн болно шүү гэж би зүгээр хэлж байгаа байхгүй. Энд бас жоохон ухаантай үг хэлээд байгаа. Тийм ээ. Тэр ихтэй эмгтэй хүний дээр аашцсан ч амар болдог л та. Тийм болохоор мэдээд байхгүй. Яа, би бүр өөрөөс айсан штэ. Та нар намайг тэр түрүү жилийн тэр нөгөө амар лайв хийдэг шүү. Би бүр жигнээс яг тэрний дараа бүр үнэхэрийн жигнээсээ өвөхөд маш ойрхон байсан. Тэгээ би ингээд хүүхдээ хөхүүлээд байж байгаа мөртлөө ингээд хүүхдээсээ би уучлахгүйгаал уйлаад өстой уучлаараа ээж нь чадахгүй би инеэл чадахгүй би бол маш олон нийгэмд бол доромжлуулж те өстой 9 шидээр хилэгдэж үдсэн юу ч даавн өгсөн гэдэг хүн штэ. Гэхдээ энэ өстой сэтгэл готрал энэ гармоны мэдчих үнэхээр аимшигтай юм байлээ. Бүр чадахгүй байгаа юм чи. Тэгэл ерөөсө хамгийн амархан арга бол ерөөсөө нарийн тохроос үсэрчүүл ингээд бүх юмнаас тасарчих юм шиг. Тэгтээ яасан гэхээр эцээцэд бол хүн яг хүүхдүүдтэй л яад юм бэл. Хүүхдүүдэд ботхоор гэтээ бүр хамгийн муухай би бүр юу бодож ирсэн гэж. За бунжаагч бол ингээд аав нь ингээд айтаа аваа явчихна ч гэдэг юм уу те. Миний хүүхд яаж амьдрах бол гэл ингээд баг маань яах бол гэд хүн яг ийм боддсон байлээ. Тэгэхээр энэ төрчөөд байж байгаа. Дээрэс нь энэ юутай холбоотой гэхээр магадгүй энэ маш олон жил олон имийг тэсэж твчиж явсан бүх энэ твчээрүүд энэ буглаан дээр ингээд бүр ингээд сэтгэлгээд байдаг. Тэгээ яг тэрэн дээр гарч ирсэн байх уу. Одоо жишээлбэл яг үнийг хэлэхэд би анхныхаа хүүхдийг гаргачаад бол сэтгэл готралтай байсан байгаа байхгүй. Тэрийгээ ч мэдгүй. Тийм мэдгүй тэгэл ийм л байдгийн бах. Эсвэл нөхөргөө болохоор ч юм уу би ийм байгаа юм бах гэж бодоод яваал ясан. Тэгэл дээрэс нь нэг л одоо би ерөөсөө энэ нийгэм чинь биш байна. Энийг ерөөсөө өөрчлөе. Ягаад бид нар өөрсдөө оролдож болдгоо ингээл 16 онд дэвшийгээл тэгсэн чи өстө ширээний өвхөн Монголын хамгийн цуутай янхан юу өстө юм ис болсон штэ тий. Тэгэл би чинь буцаал амар гутарч байгаа юм чи ямар сони юм бэ. Монголчууд нэрээ ийм өөдгөө өстө гэл тэгэл дахиад ингээл тэгэл ерөөсөө ингээд нөө хүн залуу үзэсгэлэнтэй гоё ойлынхан түлэгчнгээрээ дуудуулна. Тэгээ жоохон ингээл 20 онд тарган байнгут баасаа цэвэрлж чадахгүй байж гэл ингээд юусэн шидэ тэ эмгтэй хүнд ерөөсөн нөгөө нэг юм доромжлох маш олон үнцгүүд байдаг. Тэрийг би бол нөгөө яг өөрийнхөө амьдрал дээр үзэж байгаа байхгүй. Тэгээ ингээд эцэс нь ингэж явж яснаа маш жижигхэн юмд ингээд пүф гэд ингээд шаар агардаг юм шиг болтой. Яг юу тэр үнэ. Ер нь би хийж хэлдэг ахиж. Ер нь монголчууд яг хүн муутай аюу муу хардаг. Тэрэн дээр үгүй тэрэн дээр яг тэр бол бааж чинийсээ ярьснаар тэр олон хүн жижигхэн одоо төрж жижигхэн хэсэг нь байхгүй. Тэрэн дээр би ингэж хэлэх гээд байгаа даа наараа. Нөгөө нэгэнд чамаа ингэ тагдаг олон хүн, айгүй олон хүнд нөлөөж тэр өдрөнгөө ингэ фэйсбүүкийн сэдв болж байхаар одоо биднэрт юу хэрэгтэй байна гэхээр гэрэлтүүлэгчд хэрэгтэй байхгүй. Наараа гэдэг хүн лайв хийхээрээ л постыг хэрэлдүүлдэг биш те. Харин ингээд гоё ингээд нөгөө нэг энэ үтсэн амьдсан туршлагаасаа хуваалцаад ингээд нийгмийг гэрэлтэй болгох. Одоо манад ингээд айгүй олон хэрүүл тарьдаг хүмүүс, айгүй цөөхөн гэрэлтүүлдэг хүмүүс болцоод байгаа байхгүй. Бид уулзахаараа хэлээд би тэгтээ гэрэлтүүлэгч нь мөн шүү дээ. Чи ингээд зарим л юм тэгж хараад байгаа болохоос харин зарим нь гэдэг байхгүй. Тэгтээ нөгөө Тэгтээ одоо жишээлбэл яг тэр юуны дараагаар би үнэхээр нэр сошиалаас нэр бүтэн сар хоол ээж үтсэн. Тэгээ хоёлоо нөхдөг хоёлоо бүр хөдөө гэртээ хоёлохтай яг нэг санах гэхээс илүүтэйгээр бас айгүй тийм амралт ч юм уу эсвэл өөрлөгөө өнгийх. Тэгээ сошиал гэдэг чинь өөр уг нь бол ингээд яг өөрийнхөө ертөнцид өөртөө ярьж байгаа тэр хэлбэр шүү дээ. Яг бид нар л ингээд нөө олон найзуудтай болоод тэгэл тэр бүхэн рүү өнгийг бол нийгмийн юм руу өнгийгөөд ийм зантайдаа ингээд ийм болцсон болохоос биш. Тэнгүүд яасан гэхээр яг тэр цэг дээр л би энэ бол зөвхөн энэ удаагийн асуудал биш байжээ. Бүр олон жил үргэлжилсэн энэ асуудлын энэ дэлбэрэлт нь энэ дээр болсон юм байна л гэдгийг ойлгож байгаа байхгүй юу? За дахиад насаг энэ аваад манай насагийн дээр Япон коло шүү дээ. Чи ч одоо чиний одоо ч 2 дахь төж ураг насагийн брэд тий. Япон коло 2 дахь нутагч коло уучдаг шүү дээ. Тий крафт коло энэ айгуугаар өөрийн гэсэн арай өөр амттай. Мициягийн коло юм шүү дээ. Тий энэ уугаад үзчих. Оо стой юу Ваа, Япон коло.
Япон кола. Дайчт юм да. Манай Япон юм би бол өөрөө бас нэг Японд сурч амьдарч байсан болохоор Японд өөрөө бүх юм хүний төлөө бүтээгддэг. За яг мэдээж бүх юм гэж бол хэлэхэд бол хэцүү. Ягаад гэвэл Японд хүртэл өөрсдөө ингээд нөгөө одоо саплиментуудын мөрөөр гээд ингээд 90 сурвалжлах нэвтрүүлэг хийхэд тэндээс бол бас нэлээд олон хувь одоо компаниуд те яг үндэ нөгөө тэр агуулгадах витамины агуулмж авахгүй чихэр шиг тийм юмнууд байсан ингээд нэвтрүүлэгт хүртэл гарч идэг. Тэгэхээр мэдээж тэр одоо 100 хэдэн сая хүн амтай газар үйлдвэрлэж байгаа бүх юм яг хүний эцсийн те чин сайн сайхны төлөө бас биш байдаг ч гэсэн дийлэнх том компаниуд бол ингээд юу стандарта юмаа те хүний төлөө бүтээдэг болохоор би Япон бүтээгдэхүүнээс их дуртай. Тэр үгүй Япон юмтай бид нар юу ярих вэ? Ер нь Японоос юу авах юм их юм байна. Одоо соёл. Тэ? Тэр соёл нэг хүндлэх соёл бол тэр хүнээ хүндлэх тий. Өөрийгөө биш ихтэй хүнийг боддог тэр хүндлэл бол яа. Ийм байхгүй юу? Одоо ингээд 120 сая те хүн гэдэг чинь зүгээр 120 сая өөр одоо дүр төрх, өөр хүсэл сонирхол, өөр амьдралын хэв маяг, боломж бололцоо ийм байгааг хүлээмж зөвшөөрсөн. Манай монголчууд ингээд 3 сая гаргуулахнаа мөртлөө ингээд өөрөөсөө өөр хүний хүлээмж зөвшөөрөхгүй. Одоо жишээлбэл би бүр энэ дээр бүр ингээд зарим нэгэн хүмүүсийг энэ 3 саяын хүнд ч одоо яг тэнийг мангууч гэсэн хэдэн хүмүүс ингээд амьдрал л дээ. Тэнийг мангууч гэсэн хүнд амьдрах хэрэг байгаа байхгүй. Энэ бол хамгийн ихний одоо тий үндсэн хуулиар олгогдсон их шүү дээ. Тэнгүүд чи ингээд нөгөө хүний амьдрах хэрэгт хүртэл бид нар маш их халддаг. Өнгө зүс үзэл бодол өмссөн зүүсэн ярьсан хийснээр нь хүртэл маш их ялгуурладаг. Өөрөөр хэлбэл Монгол өөрөө тэр чигээрээ ялгуурлын ертөнц олцоод байгаа байхгүй. Өөрөөсөө өөр хүнийг юусоо үзэхгүй. Илий балаа тэнэг мангуу ийм тийм гээл те. Одоо тэр их тэгэл өөрөөсөө доорыг ч үзэхгүй, дээрийг ч үзэхгүй, өөртөө ижлэгийг ч үзэхгүй. Яалц танаа даймаа болчиход байхгүй. Яг бүр даймаа. Ингээд дээр би бол нөгөө түрүүн авиас үз. Би бол ялдаг аймаг гой сумалж чаддаг. Тэргүүндээ би амар баярлдаг. Ялд миний сумалцд аюу амархан ордог. Тэрнээс бол надад аймаг дугнаач. Уг нь бол нөгөө хүний нийгэмж одоо жишээ нь орон гэргүй амьдрах хүртэл тэр хүний сонголт байгаа байхгүй. Тийм шүү дээ. Тэр хүн сонголтоо хийцэн. Гэтэ сонголтоо алдсан. Сонголтон дээр алдаа хийцэн. Гэтэ орон гэргүй ингэж чинь годомжоор дүүрэн хүмүүс байхад тэр хүнийг хүчээр аваачаад одоо жишээ нь газар хорчих ирэх байхгүй байгаа. Яг бол тэр хүн сонголтоо хийцэн гэдэг. Тийм учраас нэгнийхээ сонголтыг хүлээх тал дээр бид нар өөрсдөө бас нэг илүү боловсрох, илүү тий хүн хоорондын харилцаан дээр суралцах хэрэгтэй юм шиг л байгаа юм л да. За тэгээ дуучин болсоо. За дуучнаар болсоо. Дуучин болсоо. За урлаг руу хөл тавьлаа. Орж ирлээ. Урлагийн тогоо руу орж ирлээ. Урлагийн тогоо ер нь яг анх орж ирэхэд ямар хөө байв юм чамд. Ер нь ингээд чи ч одоо бас маш олон жил одоо бас дуу хийлээ. Уран бүтээл Монгол ер нь урлагийн сэтгэлээ хэлчихв. Тэгээ Монгол ер нь урлагаар амьдрах ямар вэ? Би бүр амар гайхчихсан шүү дээ. Хөөе манай урлагийн хүмүүс чи ямар сонин хүүтэ хүндий ямар сонин шинэ гоё ухтаж авахгүй юм гадуурхсан би чи ингээл нөгөө аль гоёор ингээд яг үнийг хэлээд уучлаарай 2005 онд нэрээ үнэхээр бас тэр худлаа биш шүү мэдэх хүмүүснээс мэдгэл ах улаан хивс элдэн юм дээр зүгээр хамгийн гоё нь хамгийн тэг ингээл үс гизгийг хүртэл манай монголчууд ингээл дали мали ингэж мингэд тийм байхгүйсэн шүү цагтаа ариун агч маань ч тийм байгаагүй яг үнийг хэлгээд тэгэл ингээд би бүр ингээд нэг улаан явсны ёслол дээр нь очисон чи бүр ингээд бүгдээрээ ингээд нэг болонд очичаал ингээл би бүр амар ганцаартаа тэгээд нэг тэрүүхэн тэндээ ингэж явчаа тэгээд явж исэн. Тэг яг мэдээж цаг хугацааны тунд үедтэй би нэгээ танилцаад найз нөхөд болоод ингээл одоо юу гэдгийг одоо нэг хүлэмж шөөрөлөө дахин цаашийн ч гэсэн ер нь тэгэл тэр тогоонд нь ямар сайндаа хитийн давк ах тэгжсэн байхгүй. Хүүшин манай Наара бол манай Монголын рок поп урлагийн хаалгыг цөм өшгөлж орж ирсэн охин шүү гэд бүр тийж хэлдэг байсан. Тэг яг нэг цөм өшгөлөө дахин цаашаа. Гэхдээ тухайн үедээ бол бас л нэг цоо шинхэн өнгө аясанд байж чадсан. Тэгэл зөндөл олон гой нэвтрүүлгүүдэд ордог байла. Даанч тухайн үед нь одоогийн шиг энэ сошиал мошиал те YouTube интерактор хөгжсөн биш те. Тэгээ бид нар чи S Music-ээрээ энэ тентгийн нөгөө телевизэд чи айгүй олон өөртөө хөгжмийн нэвтрүүлгийн цагтаа байдаг байсан те. Тэгэл тэр мөрөөр чи одоо биднэргүй юм ховрол хийлаач те. Ер нь цагтаа бол те. Одоо телевизүүдэд спортын цаг алга, хөгжмийн цаг алга. Тийм, хөгжмийн цаг энэ төр байх байлсан. Уул нь байх ёстой байх те. Байх ёстой өстой. Тэр чинь хүний хамгийн энэ стрессээс тайлбарлаж идэг гол юм баггүй. Нэрээ тийш S Music бол стандараа гамгүй их орсон тий. Тэгэл кино мэнон тоглоал тэгэл entertainment маш олон гоё нэвтрүүлгүүд бас тухайн үед гардаг ч байж. Одоо болохоор илүү одоо юу гэдгийг нөгөө нэг юм
Тухайн үед чинь илүү их артистууд дундаа нэвтрүүлгээд болдог гэсэн бол одоо бол ерөөсөө заавал артист гэхгүй хин дуртай нь орж болдог. Тийм нөө түгээмэл болсон. Яг цаг үе гэд чи өөрчлөгдөв те. Наараа бол ер нь бол гэхдээ энэ үргэлжил эмэгтэй хүний зүв байх хэрэгтэй гэдэгтэй бол Наараа феминист уу? Гэхдээ бас яг тэгж хэлэхэд хэцүү л те. Феминистик манай монголчууд айгүй зөв ойлгож чаддгүй юм байлээ. Феминизм гэдэг чинь яг үүндээ эмэгтэй хүн эрэгтэй хүнтэй яг л адилхан эрэгтэй гэдгийг л одоо тунгалах гэсэн уг нь бол үзэл ахгүй юу? Феминизм чи тэнгууд хүмүүс яадаг гэхээр эмэгтэйчүүд илүү үзэлтэй гэсэн энэ одоо феминизмүүд гэдэг үзий ядаад байдаг. Үүндээ бол төдийгөөс өдийг хүртэл ихэвчлэн эмэгтэйчүүдийн эрх дорой те одоо төвшөнд байсан. Бүр сонгогдох эрх нь хүртэл тийм байсан учраас энийг чинь ижил төвшөнд авчирч ирэх гэж гарч ирсэн үзлийг хүмүүс юу ч хардаг гэхээр биднээс илүү байх гэдэг ингэж хардаг. Яг үүндээ бол зүгээр яг ижилхэн одоо адилхан хүү юм чинь чи ийм юм хүсэх хэрэгтэйтэй адилхан би бас хүсэх хэрэгтэй. Гэртээ бол яг л 50-50. Яг л 50-50. 50-51 чөтчихөж жоохгүй тийм. 50 байгаад хүн байнга хэрүүлэх юм шүү. Үгүй ер нь бол шүү дээ. Одоо манай гэрт одоо юу гэдэг би бас айгүй амар хүн шүү дээ. Одоо манай хүн жишээлбэл яг мэдээж би ингээд аль л болох хөгжихийн төлөө, дэвшгийн төлөө, илүү сайн сайхан байхын төлөө ингээд шаардаж амьдардаг ч гэсэн ингээд байнга бас ингээд ахгүй. За энэнд бас нөгөө нэг өнгөрсөн хугацааны тэр адал явдлууд бас аягүй их нөлөөсөн. Мэдээж ингээд одоо ингээд тийм одоо тэр хүн чинь миний нөхөр болохоос миний гэрээ үйлчлэгч биш шүү дээ тий. Би эдгээр гадуур яваад ажиллаа хийгээл одоо яг үндэ бол тэмэлэн шүү дээ гэр бүлээ ингээд авч явж байгаа ч гэсэн энэ чинь нөгөө нэг тэр хүн одоо үлдсэн бүх гэрээ ажлыг хийх ёстой гэсэн юм бол биш. Гэхдээ бол угтаа бол Монголд яадаг гэхээр нөхөр нь хэрвээ ажиллаа хийдэг бол эхнэр нь ар гэрээ авч яваа те хүүхэд гэрээ ажиллаа хийх нь бол хувь шиг байдаг штэ. Тэгвэл манад бол тийм биш. Би ирээл адилхан гэр орно юм. Чи тийм үү хувьсаа за энэ 50% чи та гэл тэг. Нэг 50 гэхгүй. Гэхдээ ер нь бол заримдаа хоёр бүр тоглодог байхгүй юу? Үстэй үлдэх нь ш. Тэр хоёр ямар сандаа хамтаа ингэж хийчихэд шал угаах тэр үлддэг байхгүй. Тэгмээд хоёлоо үцхүү шал угаах тэр тоглодог байхгүй. Тэнгүүт заримдаа хожигдчихвол тэгэл угаамааргүй бол хайраа гэл ингээл янз бүр. Ер нь бол манай гэр айгүй тийм. Тэрнээс аяг таг угааж байгаа талын үлдэх юм дээр нэг байхгүй. Тийм байхгүй. Яста хайраа яста айгүй арчлалтай. Тэгээд яадаг гэхээр зэрэг заримдаа затлуурмаар байл хайраа шиг ингээл үлдээч гаагаа. Тийш игээд тэгчи ингэчээгээл ямар амир биш өгдөг чи ахад угаах хэрэгтэй болно шүү дээ. Гэхдээ тэгтээ эн чинь угаалгын юмд хийгээд ч юм уу эсвэл өглөө нь угааж болно бас сонголт байгаа шүү дээ. Тэнгүүд чи яадаг гэхээр заримдаа бас үнэхээр яг тийм үедэд бол яг гоё ярилцаад. Чамд юу нэг их түүний хамгийн тийм заваан тийм дургу зан юу вэ? Одоо чи нөхрийнхөө ер нь дургу зан гэдэг юм. Чинхэн цохоод авчмаар зан юу вэ? Чинхэн аландаа гэмээр зам байдгүй. Бааш. Тэрийг гоо хилээ л дээ. Бид нар бас энэ их болгонд л маж ажмаар зам байгаа. Манай хүн гэхдээ юу яадаг байхгүй юу? Манай хүн чинь ингээд ер нь ингээд амар гоё юм төлөв айгуу тийм төв хүн байхгүй юу? Ер нь бол. Тэгээ яг над чи хүндэл зохино. Тэгэхгүй бол надтай өөдөөс ингээ арталтаад идэг хүн болцтой нэр. Тэгээ одоо бит хоёр юун дээр амар муудалцдаг вэ гэхээр зэрэг. Яг ингээд байж итл ингээд тийм юу яадаг байхгүй юу? Одоо юу гэж чи ингээд яг гарцаагүй юм дээр ингээд би ямар албаар тэгсэн биштэй гэл тэгдэг байхгүй юу? Тэнгүүд би жинхэнэ хумсны ирнэд гэмээр санагддаг байхгүй юу? Чи юу албаар тэгсэн биштэй гэдэг чи гэл тэнгүүд чинь үгүй тийм бидтэй хайраа гэл тэнгүүд чи юу яриадаа ингээл тэгээ дээш тэгжээс та дараа нь бодохоор зэрэг яг үнэндээ за нэрээ ч бас албаарч тэгсэн биш дээ гэд. Тэгтээ тэр нь амар жижигэн хөгээгүй юмнууд бол байдаг л да. Тэр нь албаар тэгээгүй тий. Тий албаар тий. Яа албаар баачаад албаар уцаа татаагүй биш шүү дээ. Би за арайч тийм яа. Айгуу жижиг юм байна. Би том яриаггүй шүү. Би бааш эсэл юм байсан шүү. Нэг амар цээжлээд байхаар юм биш тий. Цээжлээд байхаар юм биш мөртлөө яг тухайн юм. Баараа би ямар албар төгөөд ч уулзаад уулзсан юм аа. Уулзчаа шүү Үчи өөрөө албар наачус гоё үг ш нэр. Албар тэгээ хүн биш үү гэдэг чи айгүй гоё үг. Одоо жишээл хийж авах сая би хоёр Турк яваад ирсэн штэ. Тэгсэн чи ингээд миний хайр юу чимнамаа яачих гэ тэгсэн чи амар гоё янзлсан байхгүй юу. Тэгсэн чи би ингээд гин үйтгэн юу илээ арай би чи юу өмсгөлээ гэдгсэн чи би ингээд дээгүүрээ нэг юм подолктой ингээд бандаж тавьсан чи би тэ ингээд явах юм гэсэн чи миний өмнөд хаашаа ичүү гэсэн чи мэдгүй гэж байгаа. Юу хүсвүгийн. Тэг би
одоо хаанаас алах юм гэдэг. Үгүй би ямар албаар хийсэн юм штэ арай гэж аахгүй. Тэнгүүч гэд яа тийчээд яаж ч албаар хийгээгүй шүү дээ. Тэгтээ энэ чинь намайг өмсөх уцтай үлдэх хэвээр эцтэй. Үгүй чи өөрөө тэрийг аваад тусна хийж болоо юм дээ. Үгүй хайш юусоо бүх хувцсуусан чимданд орчиж байгаа юм. Өөр уцмаагаа үгүй тийч. Бүх юм яри хийж байгаа байхгүй. Тэгээд тэгтээ яг тэр нь ингээд нэх гоё ингээд одоо ингээд ботхоор зэрэг нэх гоё зүгээр амьдрал байж болох юмнууд. Гэхдээ бидний нөгөө уурлах үе чинь юунаас байдаг гэхээр яг тэр юмнасаа биш нэг юм уурлах хэрэгцээтэй үе гэж байгаа штэ. Сарын тэмдэг ирэхийн өмнөх үе те. За наадгаар талаараас тоо. Наадгаар чарилч. Наадгаар болж. Тэр тэгэд уднаач юу дааврын өөрсдөө юу. тэргөө би физлаг маш өөрчлөлтөнд орж байгаа. Мэдрэг хүмүүс гэж байдаг, мэдрэг бус хүмүүс гэж байдаг. Дааврын өөрчлөлт. Энэ наачиг наадах чи дагаад биш наадах чи дагаад энэ эмтэж дүр тэмдэг болсон гэсэн. Одоо зүгээр жигаад жоох хааштай таа хүмүүс юм ирэх гээд байна. Би сая ингэж бодсон. Сая яг хоёрыг ингэ бодсон чи үгүй ингээд нараг ингээд тест манай хүн чинь төлөв дараа хүн твчин юм чинь ингээд хоёр ихнэр нөхөр байсан бол тест монголчууд өөдөхгүй баха. Аахгүй би хоёроо. Гүү чамд байж идэм бич. 2 минут болоо саад шүү дээ. Бидэж мэдгүй. Хоёр талаа маа хийгээд хоёр талаа хийгээд. Юу тэр гоо өөдөхгүй. Юу дээг. Атар хоёулаа би юунийхаа тайп биш юм да. Йоо хин хэрэлдэхгүй гэд хин нэрнийхээ дээр энэ муу лайв гэж нөө би лайв юм. Энэ муугийн лайвыг унтаана яана. Тэр алаан болох хоо тэр алаан болох. Гэхдээ яг ер нь бол ийм л юм байлээ л да. Нөө нэг нөхөр байна уу эхнэр байх уу үйл хамааран эцээ тэр юу бодисын солилцооны те би физиологийн асуудал үүсчихсэн ч гэсэн хүн эцээцд өөрөө өөрийгөө л контролдохгүй бол би тэгээд ингээд ээж болохгүй тэгвэл би тэгээд байгаа юм байна гэдгийг мэдчихэнгүүтээ за одоо тэгэж болохгүй шүү бас дандаа ингээд ээж болохгүй хүн чинь ухаантай шүү дээ те өөр ингэсэн ухаан байгаа шүү дээ тэгвэл за одоо ингэж болохгүй шүү эртээ би ийм юм дээр нэгсэн юм чи одоо би энэ дээр ингэчих гэдэг юм уу ингээд тааруулаа явахгүй бол дандаа л миний сарын тэмдэг ирэх гээд байна да гэл те тэнгүүтээ би одоо төрсний дараа сэтгэл готрол болоод байна да гэд ингээд ээж болохгүй тэнгүүд яадаг гэхээр би бол айл болох ингээд ойлголт байхгүй таг тэр хэрэлдэг манай хүнд хэрэлдэхгүй шүү дээ одоо хэрэлдэхгүй шүү дээ хэрэлдэхгүй шууд хэрэлдэхгүй шууд зодтолно манай хүн болохоор яадаг гэхээр би нөгөө дандаа бүх юма өөрийгөө маш сайн мэдж байгаа учраас хэлчихдэг байхгүй хайраа би тэгээд байвал чи ингэж бодож байгаарэ хайраа би ингээд байвал чи одоо тэгж байгаа юм болов гэж бодожоорой тэгээд ингээд зарим үед ингээд тисэж байгаарэ тэгхгүй бол ингээд би магадгүй тэр чинь ингээд бид нар шиг хүмүүс чинь нэг ингээд даг гэчихэд ингээд амар хурдан нэг дээшээ оцсонгуудаа буцаж буугаа тэгээд ингээд тайвширчдаг байхгүй нэг юм хэлжингүүтэй тэгтээ нэг удаан ингээд заваараа явахгүй тэгтээ ер нь бол баг хугацаанд байсан ч гэсэн аль болох баг донслох хэрэгтэй тэр нь өөрийнх нь миний өөрийн эрүүл мэндэд тустай байхгүй тэггүй ингээд донслоод байна гэж чинь тэр хэрээр зүрхний хэм те тэр хэрээр буун даралт те pressure гоо заавал нэгэндээ нөгөө бууж хөдөлгөө хоёр хүн байвал хэцүү юм бэ бит хоёр бол амар бууж өгдөг байхгүй буужгүй би эсэргээрээ амар бууж өгдөг би ер нь бол эсэргээрээ миний зөв байсан ч заримдаа бууж өгдөг тийм үү ер нь би бодлоо төсөөсөн зүгээр би дээр гарна үгүй би дээр гарна гэдэг амар жоохгүй юм сонсож таалах байхгүй гэж бодлоо. Үгүй би бол нэг заримдаа хүмүүс бол намайг инстаа алдаг баха гэж боддог. Яг алах үе бол байна. Гэхдээ тэр нь бол жилдээ нэг л болоод яасан. Бас алуулна амар зэвэн алуулна штэ би ч бас. Йонг авна штэ манай он чинь тийчээд баг за бас нэрээ тиймтэй гэтэл аавна тий. Дуугаа оны доотх найт ингэж цаа чинь зэвэн шүү. Гэхдээ ер нь бол эмэгтэй хүн бол яг чи дотор яг тийм боддог үстэй. Яг вэ ганцд тулаанд ялагдчихэ дайнд чи би ялах юм чи гэсэн байж байгаа. Би чи яах вэ? Би бадах юм чи. Яг дайнд би ялна. Өнөөдрийн тулаанд яг чи яах гэдэг. Тийм байгаагүй тий. Өөрөө өнөөдрийн тулаан болоо гэдэг. Өнөөдрийн тулаан шүү гэж тий. Өш Мартин амнар бол бүх эмэгтэй тулаанд яадаг шүү дээ. Ямар ч хайраагүй. Тэр юуны тулаан байсан ч яадаг шүү дээ. Мартин амнар гэхдээ тулаан болохгүй бах уу? Мартин амнар хүснээ хийнэ л гэж аахгүй. Жигхэн дуусгах нөхөө. Гэхдээ ер нь бол юм штэ ганцхан өдөр хүснээ ээжснээс бусад одоо жилийн 365 хоногт аюу гай тэнцвэртэй явдаг те. Ингээд тэнцвэртэй үгээ аваатай ингэ байжгаад Мартин аминд болохоор it's my day. After 10 days your day. Тэ яг үндэ тэр дараагийн 10 хоног тэр 18-нд яг үндэ тоод юм уу? Тоон штэ манайх бол манай гэр бүл бол яг ижилхэн юу яадаг. Тэгтээ мэдээч баг тоон л доо. Угаасаа монголчууд ер нь эмгтээчүүдийг л тооддог, ихтэйчүүд тоодгүй штэ. Сэргийн баярыг ягаад эмгтээчүүдийг их тоож байгааг хэлэх үү? Яа тэгэл
дийлэнх үедээ эмэгтэйчүүдийг маш их доромжилдог, зовоодог, те ингэдэг учраас нэг нийтэхээр шүү. Тэгээд заах мэдээж одоо за бидний хүрээлт бол гайгүй. Гэхдээ ер нь бол эмэгтэйчүүд өдөр тутамдаа гудамжинд явж байгаа л те сошиалд нэг зураг тавиал за ингээд эрчүүдийн доор бол нэг тэгээд ахгүй үзээ. Жишээлбэл та нарын зураг тавиал наараа феминист үзэл байхгүй. Чи өөрөө бас Японд байсан хүн биш те. Өнөөдөр чиний тархийг бид нар жоохон яана. Японд эмэгтэйчүүд ямар байдаг гэж өөрөө мэдэн штэ. Японд 6 жил байсан хүн. Японд бол эмэгтэйчүүд яг л тэнцвэртэй байдаг. Тэр харилцаа тэнцвэртэй гэж. Тийм, яг л тэнцвэртэй байдаг. Үгүй ээ би өглөө гарахт нь тэр нөгөө яадаг гэхээр зэрэг өглөө гарахт хаус wife-ыг яриад байна шүү. За яг хаус wife Монгол ч гэсэн адилхан шүү дээ. Үгүй. Гэрийн одоо гэртээ хүүхдээ хараа суудаг монгол ээжүүд бол бүгд адилхан. Адилхан л нөхрийнхөө хоолыг хийж өгөөл гэр орноо хараад хүүхдүүдээ хараад тэгэл үлдчихэж байгаа. Гэхдээ чөлөөтэй үедээ дуртай үедээ гарч ороод тэгэл чинь яг адилхан. Японд ч гэсэн чөлөөтэй үедээ гарч орно шүү дээ. Яг хамаагүй шүү дээ. Тэр чинь зүгээр хүүхдээ харах чинь бол зүгээр responsible хийж байгаа шүү дээ. Нэг нь мөнгө олж ин тийм утгаар зүгээр ойлгуулж байгаа шүү. Нэг нь мөнгө олж байгаа хөтөл би бас ирчүүдээ өмөрж байгаа байхгүй. Хөр гэдэг чинь мөнгө олж гэр бас ирчүүдийн өмөрмөр тэр гэр бүлээ ингээд хижээх гээд ажиллаж байна. Тэр үед нь тэр эмэгтэй хүн тэр бас нэг гэр бүлийн хариуцлага хүүхдээ өсгөж байна. Тэгэл нөхөр ихтэй гараа явж болно шүү дээ. Миний зүгээр ингэж бодсон. Монгол эмэгтэйчүүд харьцангуй юу гэхээр үзэл бодлоо илэрхийлэх тийм мэрэгчлээ харьцангуй их. Гэхдээ энэ хангалттай их гэсэн үг биш. Мэдээж илүү шаардлагатай. Гэхдээ бусад зарим нэг улс орнуудтай харьцуулахад хэд ингэж феминизмд шаардлагагүйгээр хангалттай болов гэж бодоод байгаа. Усаад үү. Үгүй жишээлбэл найзаа та хэд одоо ингээ хүчирхийллийн статистикийг л харалаа найзуудаа. Тийм ээ. Тийм. Тэгэхээр чин зэрэг ингээ нийтлэгээр нь бодох юм бол бас тийм биш ахгүй юу? Тэгэхээр одоо бид гурийн хүрээнд бол гайгүй байж болно. Тэгвэл цаад хүрээнд ямар байгаа гэдгээрээ би бол ингэж боддоо. Би бол ингэж боддоо. Бидний энэ нөгөө гэр бүлийн соёл. Гэгөө гэр бүлийн хүмүүжил, тийм. Гэр бүлийн хүмүүжил. Нэгтэй хүнийг нөгөө хүндлэг хүндлэл энэ чинь гэр бүл болгоно үстэй. Гэр бүлийн хүмүүжил болгоно шүү дээ. Тэр нь яггүй ажиж одоо ингээд нэг эмгтэй хүнд гар урдаг, зоддог, моддог гэдэг юм шүү дээ. Би энэ чамд хадгалаад байгаа шүү дээ. Юу явах гээд мэдээгүй цаанаад явах гэж. За баярлалаа. Тэр нөгөө эмгтэй хүнд гар урдаг мөрдөг гэдэг шүү дээ. Тэр үл зүгээр тухайн хүний тэгээ бүдүүлэг яг гэр бүлийн би соёл хүмүүжлээ шалтгаалдаг гэж. Тэрнээс бол хар багасаа ингээ ээжигээ хайрладаг тийм эмээгээ хайрладаг дүүтэй эмэгтэй охин дүүтэй хүмүүс эмэгтэй гар өгөхгүй. Яг үнэ тийм. Тэгэхээр тэр чинь ерөөсөө тиймнасаа шалтгаалж байгаа. Яг үнэ. Бидний хувьд чинь одоо эмэгтэй гар өрмөгийг ойлгохгүй шүү дээ. Юу тийм байд юм бол байхгүй. Ер нь бол нөгөө хүний өссөн орчин хүмүүжил амар чухал л та. Тэгэхээр эцэг ихийн хүмүүс аягүй чухал байна тийм. Ерөөсөө тийм. Эцэг их бол хүүхдтэй гоё хүмүүс хэрэгтэй. Би гэхдээ эмэгтэй гар хүрчээсэн юм байлаа. Тийм үү. Тийм би 3 настай охин дүүтэй байхгүй. Тэр бага ухтаа жинхэнэ нохоо гашиг гэдэг юм. Жаахан байхдаа тэр чи өөрөө нохоо гашиг үздэг байсан юм байна. Чи тэр дивсэж юмсад алдаг байсан байна. Алцдаг гэж жинхэнэ. Ойрхон бол тэгин штэ нэг гэр бүлийн хоёр бол тэгин штэ. Дивсгэж багтаа штэ тэр чи тэр нэг мангар ишүүд байгаа. Үгүй маа дүү чи хоёр ахтай юм чи харахгүй штэ. Наач гоё гоос тэ. Манай спонсор таах нь Экос шүлтгтэй бөмбөлгтэй гэдэг байгаа. Тэгээд угаасаа Экос бол эрүүл мэндийн ч ус хамгийн зөөлхөн ус гэдэг маш их ер нь хүмүүсүүд ер нь Экосын усыг би бүр аягүй амар Экосын уудгүй гинэ. Зүгээр ТV-ийн уугаал. Тэг манай Экос усээр баялаг байгаа. Энэ бас нэг юу вэ? Энэ хараа манай Монголын юм дотоодын үйлдвэрлэл байхгүй. Балканы йогурт. Монголын анхны тетрапак савлгаатай сорулттай юм нэг удаагийн балгаар йогурт байхгүй. Тэгээ Монголда дотооддоо үйлдвэрлэдэг. Бетафитийн бүтээгдэхүүн шүү дээ. Бетафитийн бүтээгдэхүүн. Балгаар маягийн тар гэсэн үг. Тий. Балгаар технологиор бүрсэн йогурт байхгүй. Энийг амсаж үзээрэй за. Тийё. Тий. За. Өөр гоё юу вэ? Би зөв юм шүү дээ. Бетафит үстэй гэж тий. Би буруу юмэрч гэж байхгүй шүү дээ. Зөв юм лөө. За энэ одоо ивент идэж байгаа нэр мэрийг буруу хэлээд балардаа чи юм аа. Нөгөө юу компани л хэлээд л та нөгөө толгой компани л хэлээд л та. Балкан гинэ. Хойгаа энэ одоо яг ийм үед байж байгаа хэвээр. Яг хойгаа ингэ байж байгаа байхгүй ч одоо би одоо Али би хараад хараад би одоо буруу яриад байна уу? Зөв яриад байна уу? Болгарын йогурт
Үйлдвэрлэгч Vitafit Milk. Яа тэр мэдээд байгаа байхгүй би. Тийм л шүү дээ. Vitafit байхгүй. Гэхдээ би сая нөгөө Vitafit мэдчихсэн. Нөгөө нэг ард нэг үг байгаа тийм дээр хийжсэн. Vitafit юу гэдэг тэгээ тэрийг хэлээд Vitafit Milk. Vitafit Milk шүү. Бид нар юу Монгол юм гэж мэдгүй юм те. Bulgarian yogurt гинэ тийм байна. Vitafit Milk-ийнх шүү. Тэгээ нөгөө тусдаа Vitafit Milk гэдэг болгосон. Тэгээ үзсэн. Балкан йогурт гинэ. Одоо нэр би ингэж асуух гэж бодоод байна. Хоёр удаа сонгуульд нэр дэвшсэн гэж байна шүү дээ. Хоёр удаа сонгуульд нэр дэвших чинь бас их хэмжээний зардал гарна да. Хүмүүс яг ингэж бодоод байгаа хгүй. Наача ер нь бол шүү дээ те. Эхний сонгуул дээр бол би баг өөрөөсөө бараг зардал гаргаагүй. Эхний сонгуул дээр 30 хэдэн сая төгрөг хандвар цуглаж исэн. Тийм тэгээд ерөнхийдөө яг тэрэндээ эхний сонгуул дээр яасан гэхээр хамгийн том алдаа нь алтаач явахад нөгөө тэр чинь ингээд анх удаага орж юм чи мэдгүй. Тэгэл ч амар том юм бодвол те тэгэнгүүтээ ингээл айгүй хэвлэмэл материал дээр зардал гаргаал те. Тэгээ нөгөө хитгэн хүмүүсийг ажилуулад ингэжсэн. Тэгээд хамгийн гол зардал нь хэвлэмэл материал мөрийн хөтөлбөрөөр хүргэх. Тэгээд нөгөө юу хоёр дээр хүүхдүүдийн одоо зардал хоёр дээр. За өгтөө бол яадаг гэхээр 20 онд энэ алдааг тавтаагүй. 20 онд угаасаа ковидын үеч байсан. Тэгээд нөгөө нэг мөрийн хөтөлбөрийг мөрийн хөтөлбөр ерөөсөө нэгэн цаасан дээр ар үүрэг бүх юмаа бичээд айлууд дээр цэвэрхэн наагаад тэнгүүтээ яг тэрийгээ яах бүх одоо хитэн хүүхд авлаа. Одоо яг ямар ч лсэн яг хитэн тооны хүүхдүүд аваад тэднэртэй харин сайн цалин өгөөд бас нэг 30 цагаар 20 онд сонгуул хийсэн байдаг байхгүй. Тэгээ яасан гэхээр 16 оны сонгуул бол нөгөө дөнгөж анх дэвшиж байгаа болохоор юугаа ч мэдгүй амар айцтай. Тэгээд одоо яг ахтуу хамаатан садан хамаг хүмүүсээс хандив аваал тий. Тэгэл одоо өөртөө бол нэг үнэндээ тухайн юмтай байгаагүй. Яг үнийг хэлэхэд тэрний дараагаас харин за өөрийн гэсэн бизнесээ эрхлэх хэрэгтэй юм байна. Өөрийн гэсэн те ямар ч лсэн тодорхой хэмжээний би ч одоо нэг годгонсон охин ширээний өхөн яасан хийсэн өстой гэрээ засаа төрөө зас миний охин энэ дээр гэл те. Тэгээ 20 онд тэр бас чадаагүй л хэлсэн л та. Тэгээ одоо болохоор яах вэ? Тэгээд ямар ч лсэн нэг зүйл байгаа. Манай монголчууд сонгуулийн талаарх бодлоо өөрчлөх ёстой. Бусад одоо хөгжингүү улс орнд яадаг гэхээр зэрэг ард иргэд нь сайн төлөөллөө бий болгохын тулд өөрсдөө за боломжтой хүмүүс нь мөнгөө өгдөг. Одоо хандваа өгдөг гэсэн үг. Боломжгүй хүмүүс нь өөрсдөө ирж сонгуулийн кампанид ажилтдаг. Ингэжээч тэр сайн төлөөллөө гаргачаад сайн засаглалаа тэр хүнээсээ нэгдэг. Монгол болохоор яадаг вэ гэхээр зэрэг мөнгөтэй хүн Монголыг сайхан болгоно гэж ойлгодог. Мөнгөтэй бизнестэй хүн өөрийнхөө бизнесийг л өргөжүүлээ томруулъя. Энэ улсын боломжийг те өөртөө авъя гэж боддог болохоос биш хизээч олсон мөнгөө ард түмнийхээ сайн сайхны төлөө зарцуулдаг хүн байна гэдэг бид нар зөндөө харлаа шүү дээ. Тийм биз дээ. Би бол арай өөр. Үгүй. За тэгэнгүүт яадаг гэхээр зэрэг за яг мэдээж одоо мөнгөтэй бизнестэй юм үтсэн нүд тайсан хүмүүс одоо эх орноо хөгжүүлэе гэд гарч ирж болно. А гэхдээ дийлэнх том корпорацийн эзэдүүд энэ юунд орж ирж байгаа. За дээрэс нь өөрсдийнхөө гүн жолон ханхуунарыг төлөөлөл болгож орж ирж байгаа нь эдгээр өөрсдөө яаж одоо яадаг вэ гэхээр зэрэг татврын бодлогоор өөрсдийнхөө тэ ажлыг дэмжих хэмжээний ийм юмнууд хийдэг байхгүй. Энийг монголчууд нийтлэхээр мэдгүй учраас баян хүн мөнгөтэй хүн. За тэгээ дээрэс нь тийм хүмүүс биднийг улсаа хөгжүүлнэ гэж боддог. Энэ бодлоосоо салах хэрэгтэй. Хаанагийн бодлоо. Баян байна уу, ядуу байна уу хамаагүй. Мэдээч ядуу хүн бол нэг ингээд би өөрчлөгээд нэг гарч ирэхгүй л дээ. За уус төрчихгүй. Цөмөр уус төрчихгүй. Энийг зөөр хальтан ярьчих. Манай нэвтрүүлэг бол угаасаа уус төрчихгүй. Уус төрчихгүй. Та нар уусаа асуучаад. Гөө сонгуульд нэр дэвсэн тэр нь тийм баг зардлаар уу гэсэн чинь баг зардлаар юм байна гэдэг. Баг зардлаа ойлгочихлаа. Бид ч хүмүүс нөгөө кармар руу орж байхгүй. Тэр ер нь гэхдээ одоо чиний одоо хийж байгаа их бизнес их гоё бизнес байна. Ер нь. Чи ихтэй ер нь 10 жилээ төгсөө шууд Японд явсан юм уу? Би 10 жилээ төгсөнгүүтээ харин тэр энэ сургуультай сурсан шүү дээ. 2 жил болчихсон аахгүй. Тийм ээ тийм. Нэг жилийг яахгүй жоод 2 жил ээжтэйгээ байж Япон руу их явдаг байсан юм аа. Яг бол Япон руу явбал шалгалт малаад ер нь миний мэдхээр манай 10 жил миний үржиж авах гэдэг ер нь айгүй Япон сурсан шүү. Тэгсэн баг. Тухайд арай жоохон ээлжсэн. Би бол Герман явах гэж. Би чинь 2000 тэр дуучин болсноос хойш би Монголд 100 болгон ярьж айгүй шоуд байла. Тэгээ шоуд улаан шоуд чинь нэр авсан шүү дээ. Тэгээ ер нь шоуд гоё шүү. 300 гоё шүү дээ. Залуу насны шоуд хэрэгтэй шүү дээ. Тийм шүү дээ. Зөв шүү дээ. Би чамаараа үгүй мүгүй гэж ярих юм байна. Юу ч юм яах вэ? Усны шоу байсан биз дээ. Танаас ч усны шоу тий. Хөөш гэхдээ ер нь бол шоу 100 гоё шүү дээ Монгол тий. Тийм 100. Шоуд шиг гоё юм. Өдөр болгон шоуддаг гэсэн. Үнэхээр өдөр болгон залууч байж нөгөө
чадaltaй ч одоо бол юу зөв унтаж амрах мэн гэж. Одоо нэг гарч юм маргааш нь бүтэн өдөрж ингээ хэвтрийн нэг лэмс их. Одоо өчтөр гарсан хүмүүс өнөд үхэж байгаа шүү дээ. Тэгээ хамгийн их чинь одоо нэг гарлаа гэхэд хаашаа орохоо мэдгүй оронгууд ч хүн болгон наарагч гэхэд насыг маань мэдрүүлсээр байгаа. За их чинь хайрж унтъё гэлээ. Нэр ялт чи. Тий. Нараа ани шүү. Чи. Анид орно. Орлоо. Чамд хэлж байгаа. Наад ялт гэж байгаа шүү дээ жаас. Тийм үү хэдэн оны? 97 оны шүү дээ. Үт гинэг. Юу хурдан. Бүр тийм байсан юм бах та гэж бодсон. Гэхдээ мэдхгүй юм чи тийм биз дээ. Бас нэг жоохон ууртаа харагддаг. Тийм л угаасаа жан зугаана. Нэг үл тээд орч. Нэг үл тээд дээрээ 30 жилээр дөрөв 30 жил тий. Гэхдээ одооны залуучууд чинь бас ингээд зарим нь ингээд яг насын хидтэй гэхэд хэцүү ингээд зарим нь айгүй тийм ууртай харагдаж марддаг тийм хүмүүс амар хөө бэби царайтай тий. Зарим нь болохоор залуухан мөртлөө ууртай одоо нас нь дээш мөртлөө тийм залуу одоо юутай юм уу тийм хүмүүсээс байгаа. Гэхдээ тийм тэр чинь нийгмийн л одоо юу шүү дээ. Тэр хүн хөдөө гадаа амьдарч гин үү? Яг үнэн тий. Тэгээ хотод үнэн. Тий. Офисын дээр суугаад байна уу? Тэгээ гадаа гарч амьдралын хэм маяг шууд нөлөөлнө тий. Маяг шууд нөлөөлнө. Амар нөлөөлнө. Ялангуяа нар салхин би одоо сүүлийн нас салхин хүнийг алдсан юм л. Тий. Сүүлийн хэдэн жил зүгийн дээр ажиллаад ямар сэндэ би өөрийнхөө зарим минутаар үүш амар залуу байсан бах ямар сони жин ойролцоо байсан мөртлөө гэхээр яа харахгүй бас ингээд хөдөө гадаа явдаг ажиллаж тий. Ална. Угаасаа нар наандаж хайрс барьс чи ингээл тий. Тэгээ өнөө юм байна. Бааж чи яагаад ингэ мөнхийн залуу юм шиг гэж гэрээсээ гарахгүй юм чи. Гэрээсээ гарахаар шүүн ерөөсөө нэг минтер орчоод. Бааж чи новшин тий. Ерөөсөө өөрчлөгдөхгүй. Тэгээ бидний 10 жил яхад ингээд тэгээ дээрээс нь архитар суухгүй. Тэгэхээр нөгөө хөгшөлд явагдахгүй. Тэгээ минт орчоод буцаал гэрлэгөө орчоод. Минт чи ажиллаж байгаа юм уу? Ажиллаж байгаа шүү дээ. За нэг орж үзье та гэж. Ер нь бол чи бид одоо минт ороход зүгээр шүү дээ. Би бол хараа юу бол орохгүй хэлээд байгаа шүү дээ. River Sound бол орохгүйг гэж хэлээд байгаа шүү дээ. Гүш орсон. Орсон уу? Тэгтээд ороод. За орлоо. Миний би бүр яагаад чи бүр татаж унтлаа инээд. Үеийнхэн бүгд байна уу? Үгүй. Тэр үеийнхэн байхгүй заяа. Бидний үеийнхэн байхгүй юм. За тэгээд ингэ жоохон залуу юм. Тэгснээ хамгийн инээдтэй нь гү тэр тек нь, гү тэр сандал нь, тэр тайз нь, тэр дижиний хэсэг мэсэг бүх юм хിവэрэн гэж ирсэн юм уу? Бүр чатсан штэ. Ай майн хөрлөө бүр инээд хүрээд. Хизэн уу бүр яг юу нэ? Бүр яг хിവэр би бүр тэгээд ишэт бид нар чи хай тийшээ бас ордог гэсэн. Бүр ёо ямар тийм энд өөрчлөгдсөн ганц л юм байгаа нь би байсан төхөө. Таргалцсан, цэцэн. Ёо бүр ямар тийм. Тэгэхээр чи тэргүүрээр ерөөсөө хүн ороод зүгээр шүү дээ харин тийм. Тэгэхээр чи нэг газар тэр нөгөө нэг харин айгүй гоё юм шиг көөрхөн юм шиг санагдав. Чамд гоо юу үсгэж шүү дээ яг тухайн үе чинь. Тийм яг амар мемори би өөр инээ төрөд авч. Тэгтээ би нэг юм бооцсон. Ямар ганган явдаг байсан юм бэ? Ёо бид нар чи шоокн гэж та үнэхээр бас нэрээ хачин ганган хүүхэн залуучууд. Одоо яг залуучуудын газар тийм байгаа л ахал та. Барыг бүгд гоё шүү дээ. Яг бид бол хаяа орвол гоё ордон шүү дээ. Кант. Би ямар санаа нүгтэй хэлдэг байхгүй. Хүүш хайраа юу. Кант зүүм үү. Клаб орж үзэх хэрэгтэй. Кант мантай жоохон залуу клаб руу орвол яа дээ хоёлаа. Харин тэгээ. Минт зэнд чи ажиллаж байгаа юм уу? Минт бол байгаа шүү. Минт асуудалгүй байгаа. За өнөө орой. Энэ чигээрээ ингээ үргэлжилсэн байхгүй тийм. Ноолрон хувцтайгаа. Өчтөр бол амар орсон байгаа шүү дээ. Тэгсэн байгаа. Тэр юу муу Йон зүүн кантай. Өнөөдөр чи хагас өдөр шиний хоёрын амар өнөөдөр шар тайлаад авдаг. Тэр ингэсэн байгаа. Өчтөр чи нөгөө нийт байгуулгын хэмжээнд Монгол улс таар болоод өнөөдөр чи яг амралтын өдөр найз зөвхөн гэр бүл хүүхнүүд найзууд тийм. Тэгэхээр чи одоо хүүхнүүд өнөөдөр чи 2 өдөр амар унаад өнөөдөр тэлж авсан байгаа юм л та. Баг ихийг нь тэлж авсан байгаа тийм. Бүгд тэлж авсан. Гөө зүгээр агаар салхи. Одоо нөгөө нэг тийм юу гээд тэмдэглээ. Гэхдээ бол өнөөдөр адилхан битүү байна. Нэр өнөөдөр чи хагас өдөр юм чи өнөөдөр бүх шоуноо дахиад болно 2 өдөр болно шүү дээ. 8 тоглоно 9 тоглох юм байна. Гэхдээ би нэг юм бодоод байгаа. Одоо ингээл хүмүүс ингээл баяр болохоор амар шүүмжлээл баяраас баяр гээл тэгдэг. Яг үүндээ энэ баярууд байхгүй бол бидний нийгэм бас үнэхээр амар хэцүү байхгүй тий. Дэндүү уйцгартай. Дээрэс нь баяр гэж өөрөө тэр чигээр эдийн засгийн ач холбогдолтой. Дээрэс нь ямар ч хоосон хонж байгаа хүн юмаа хоослоод баярлдаггүй л байхгүй юу тий. Тэгэхээр баярлах чадaltaй байна гэдэг чинь нэг талаар бас баярлах хэрэгтэй бид нар энэ арт иргэд маань өөрсдийнхөө мөнчгөрөөр зүтгээд те бас баярлах чадaltaй байгаад нь баярлах. Тэгэхээр ер нь бол 2-3 сар бол ер нь бол баярын бол том сезон те. Ер нь бол ингээд одоо ингээд манайх хитрхи олон хоног баярлж байна. За нэг талаараа тийм хитрхи олон. Гэхдээ нөгөө талаараа гэхээр дэлхийн олон улс орн жишээ нь Christmas-аас хойш шинэ жил он гараад ингээд л баг 10 хоног ажил хийдэггүй.
Тийм шүү дээ. Тэгэхээр манайх арай амарчдаг байхгүй тий. Манайх арай өөр. Яг наадмаар арай урт амраад байдаг юм талтай л да. Гэтэ тэр нь ингээд яг саяны нараг хэлснээр үнэн нас санал нэг байгаа байхгүй. Энэ баяр цэнгэл нөгөө тий баярууд байхгүй бол хүний амьдрал чинь нэг хэвийн амар гонхтой. Тэ дээрэс нь манай монголчиг маш их юм нийгмийн стресс бухимдалтай тий. Өдөр тутмын хөвгтэй ингээд стресс нэмэхэ болчихвол лайв да. Энэ жил гэхдээ би тийм шимөөш. Гэхдээ энэ жил юм уу? Гэхдээ энэ жил биш үү? Энэ жил бүр амар таарсан шүү дээ. 5 дахь өдөр давна гэдэг чинь бас тийм амар. Энэ жил дандаа баярууд ер нь дандаа амралт. Тэгэхээр 5 тагсаа таарагдчих амар гохгүй. Одоо чинь 7-8 гэдэг тоглолт ш тоглолт Монголд одоо мартаар эсвэл 8-9 гэж тоглож байгаа хэцүү. Яг 9 дандаа ажилтны өдөр таарангууд хүн 9 тийм хийдгүү. Энэ удаагийнх чинь 8-9 гэдэг чинь өчтөр битүү өнөөдөр битүү байгаа магаш 9-10 тий бас ингэж явна тий. Тэгэхээр амар таарч. За нэг мөсөн яшиг зүгээр тэгэл танаа баяр хүртэл бид нар баярлчээ. Тэгэл танаа баяраар л сүүл мушгин тань. Тэгээ та нар 9 хоног баярлаа. Бид нар нэг өдөр баярлах уу тий? Тэгээ та нарын баяраар өстө цүм баярлаа. Манайд ганц пими үг. Бэлэг мэлэг яаж байгаа? Бид өнгөсөн чинь ойш тэгхтээлээ. Йоо тэтгэв байгаа шүү. Танк мак гэдэг юу уйцсан зүгээр ингээд пи уяа танк гэдэг өгч тэр бэлэг үү. Тэгээ өөрөөсөө болохоор ингээд амар цэцэг. Тэгээ нөгөө торт мортыг газууч ерөөсөө хідэн оочроо тэгээ дуусан. Та хоёр би амар гоё юм билгүй. Би ингээд нөгөө 2-2 хүүтэй болцсон ээж хүн учраас ирчүүдийг бүр айл болох, ойлгох, хайрлах, дэмжих, ачааллыг багасгах ийм үлгэр дуурайл болох юмсан гэж боддог байхгүй яг үнийг. Яа одоо тийм ч учраас би ингээд те одоо зогсоо загуу ажиллаад те хөдөө гадаа дотоод хамаагүй ажиллаад ингэдэг. За жишээлбэл одоо яадаг вэ гэхээр ихэнх одоо биднийг саяхныг хүртэл үзэл баримт бодол бол ирчүүд ажиллаад эмэгтэйчүүдээ ингэх ёстой. Эр хүн бол ойлгох ёсгүй. Эр хүн бол тэ ачааг үүрэх ёстой, гэр бүлээ авч явах ёстой гэд. Тэгвэл энэ нөгөө хамтын энэ нөгөө нэг ачаал гэдэг юм мартагдсан байхгүй юу? Тэгмүүд одоо энийг өөрчлөө. Би бол жишээлбэл яг гинүүхэндээ гэж хэлэхэд хүүхдээ ингээл те нэг ингээл айлын одоо ажилтаа ажилгүй охин ингээл аваад тэгэл нэг баахан хүүхдүүд төрж гарч ирэл тэгэл тэдний ингээл үүрэл авчваад ингэ чинь би хизэж хүсэхгүй харин эхнэр нь нэг надрахуу нөхөр агаад те ингээд ачаалаа хуваарлаа ингэдэг тийм хүн байгаасаа гэж бодож байгаа байхгүй юу тий хадам байж болох юм бол таалах яа би чамс айжлаа тэр уу одоо нэг хадам байж гэдэг яриа чинь ер нь яг гитэр чи чинь ер нь чанга штэ хадам байжуд ихэнхдээ чанга байдаг гэж ярьдаг штэ чи бол алхна үгүйтэй би бол алахгүй те. Гүг алхаар байна. Гүг мэддэг чи өөрөө мэдгүйгээр алхах мэдгүй байна. Чи яг гэдэг ингээд. Гэхдээ ийм байхгүй хүмүүс нь штэ те ачааллаа хамтдаа хуваарлж идэг гэр бүл урт хугацаанд маш гоё тогтвортой явдаг байхгүй. Ерөөсө балансгүй байгаа юм чинь нэг өдөр очиод би ер нь ягаар ингэдэм гэд дэлбэрэлт болдог байхгүй. Тийм учраас 20-21 дэх хугацааны 23 4 хүүхдүүд дөнгөж гэр бүл нэгтвэл шууд тийм амар ухаан суугаад шууд балансаа ойлгоод гэж байна гэж байхгүй. Гэхдээ харин гэхдээ тийм учраас хоёулаа ингээд хамтдаа юм хэлж байгаа хүмүүс баланстай яваад эхэлчихвэл зүгээр л гэж би хэлж байгаа юм. Чи би мэдчихин чи хараа. Чи бол яг эцсийн мөстгөхөө би мэднэ. Чи гэдэг юм аяа чи. Хотаа үгүй мөгөө гэж хотаа жүжиглээд чи хоёр хүүхээс үхэн би мэдчихин. Ээж хүн тэгдэв. Тэгэхээр яг уустаа миний хүүхсдээ зовоочлаа гэсэн бөө бодно. Гэхдээ би нэг юм хэлээ. Би яаштай те нэгдүгээрт ялгуурлал хоёрдугаарт одоо юу ч ялгуурлал биш ээ. Үгүй ялгуурлал ахгүй. Би өөрөө одоо альва нэгэн түүхийг амссан бол би хизээч тэрийг хүнд хийдэг байхгүй юу. Энэ миний та нарын хэний ч мэдгүй нэг зан надад байдаг. Би өөрөө тийм амар одоо те чамтай би хүүхдээ суулгахгүй гэдэг тийм хүнийг бас үзчихсэн болохоор би хизээч тийхгүй. Харин эсэргээрээ хүн үзэх ёстой юм а заавал өөрөө туулж ээж үзчихэж тэрний зөв бурууг цаг хугацааны дараа ойлгохыг би өөрөө мэдж байгаа учраас магадгүй одоо жишээлбэл ээжийн хэлснээр байдаг байсан бол өнөөдөр ямар ч алдаагүй цэмцэр охин байх ч байсан ч мэдгүй те. Гэтэл хүн өөрөө заавал туулдаг. Дээрэс нь бойлгих тусам хүн тэрлөө бүр зүтгэдэг. Хориглох тусам. Тийм учраас 50-д өчөх хэрэгтэй. Өдөр надад таалагдахгүй хүүхэн байсан ч гэсэн тэрнтэйгээ явг те үзэг хараг тэрнийхээ тий өөрөө алдаад өрөөд ирэх гэж байна тий агчаага алсан ёо агчаага хитэ өнчөд ороод чи яар цаа юм бэ чи тийх гэж чи би чаар харна гэдэг чинь яг тийм үе хараараа яг явуулаад
Чи өөрөө түрүү миний хүү одоо хоног өдрөл гин зөө. Мэдээж энэ чи ээж хүний зүгээс болохгүй бүтггүй хэлнэ те. Гэхдээ нэг л имийг яг өөрөө мэдж байгаа хгүй. Тэр нь ер нь тэрнийхээ зөв бурууг те зөв байсан юм яаж өөрөө л ойлгодог. Тийм ээ. Тэхээс нааш тэрийг одоо хилээд хэрэггүй. Дээрэс нь бойл гэх юм бол бүр яг жинхнээсээ тэрнээс одоо салхыг гэж бодож чимээгүй л явах хэрэгтэй ингээд харсан ч хараагүй юм шиг. А бойлол гэх юм бол яг жинхэнэ тэрнлүү гүн одоо орох учраас тэр замд нь бол тэр бойл гэж хийж хэлэхгүй юм байна. Тим гэж хэлэхгүй юм байна. Гэхдээ ер нь жоохон базнаа өстэй. Бэрийг жоохон базнаа өстэй. А мэдгүй. Би эсэргээрээ би эсэргээрээ амар тайд хүн шүү. Чи хүн ингээ өөрийнхөө цаашаа хүн ингээ бэрээ вэ шүү дээ. Нэг ямар ч нэг өөр юм болох гэж ямар ч чинь өөрийнхөө ингээ нэг жоох ингээ юунд байх гэж үздэг гинэ. Энэ зүгээр гин биш зан гинэ. Ийм ээж болгоны юу гэдэг чи бас нэг жоох ингээ нэг ядаж үгээр идэнэ. Хамгийн муугаар үгээр идэнэ. Би арай өөр аргаар тий. Үгүй би бол хизэж хүнийг муухай аргаар хийхгүй. Үгээр идэнэ гэж. Үгээр идэх муухай биш. Тэр чинь муухай. Муухай ахгүй. Үгээр идэх чинь. За. Ийм хоол хийж байгаа юм тий. Муугаар идэх үү. Тэгсэн би ч одоо тийм л хоол хийдэг байсан да. Хүүхдтэй би тэгж л. Миний хүүч юм сони бантан иддэг юм да. За тийм яриг. Одоо амар гой ногоотой шил хийсэн чинь тий. За төмсөн ингэ ирчихсэн юм уу? Бүр амар нари энэ төмсөн ингэ ирчихсэн юм уу тий? Жог өөхөөр дэмжихгүй юм уу? Шаар өстэй дээр. Нээ болохгүй дээ. Тэрс бууц хоньны сүүлгүй бууц юм уу? Яаж хийж байгаа л үгүй гэж. Ямар нэг энэ хамтамт Монголын бууцыг гүцэхгүй биш гэдэг. Тэгсэн амар зоо тий. Өстөө сайхан болж маш сайхан амтам гихтэй гэж байгаа. Чи зүгээр юм уу? Аргагүй. Та нарын насны их чинь юу ээжж тийм байсан. Та нар болоогүй гэдэг нэг юм ярьдаг. Би мэдчихэна наараа чамаа. Чи дугаа ах хүн биш. Чи энэ олон жил лайвтэй хажууд надаас олон жил ганцаарчсан бичлэг хийгээд энэ олон жил 400 мянган лайв зүүцсэн хүн юу бэ? Дугаа ээжтэй чи бод. Гүнээ чи зүгээр чи баг би бүр арай бүр хийнээр чи бүр болохгүй бол лайв байх. Өнөөдөр би гэтээ очлоо хүү дээр. Чи миний бир ингэж иргэсэн даа. Ингэж болохгүй манай монголчуудаа хүн ийм хоол өгч бодд юм уу? Бүр энэ хоол зүггүй ингэ. Бүр ард түмээр бүр миний асуудыг бүр гаргаж чадахгүй дээ чи зүгээр. Йоо чи зүгээр айтайхан байгаарэ. Яа чи түрүүний дугаа вэ гэдэг чи хамгийн зүг баг. Гэтэ яг энэ хөхөр бир нь яг нэг таарч одоо хайш ингэ ярьсан юм уу? Үхлээ штэ татаж унаа. Индипендент охин ороод ирүүлдэг. Дуусаад. Тэгтээсээ таайдаа. Тэгээ нөгөө охин руу орох гэсэн нөгөөд нь халдаахгүй. Тийм охтууд чи тийм болчихсон. Хөөе гэхдээ ийм биш. Их охтууд зөндөө болчихсон. Ой одооний хүүхдэд амар индипендент заяа. Би хүсвэл окей, хүсгүй бол sorry. Бүр яг ийм болж байгаа хгүй. Энийг бүр би чи ингээд амар ингээд ийм штэ гэсэн манай хүүхд ч тийм мөртлөө яг амар дуртай дургуйгаа маш хатуу. Тэрнээс нь би бүр айжх эдний үеийнхэн өстө боо индипендент гараад нэг охин орсон чи. Нэг бодлын амар юм аа. Ээж би мэдчихээ за. Тийм нөхөр яаж хаа мэдчихээ за гэх тэгвэл чи өстө чиг лайв нэ. Айгуу ярихгүй бах тий. Ярихгүй. Намаа ингэдэ. Миний хүүгийн намаа ингэдэ. Зүү монголчууд гэсэн. Стэн стор гэдэг зүү мэгөө зүү буруу яваад. Доорнстай амар комент багтсан. Нөгөө мэйжлээ шүү дээ комент бичдэг байж. Наадгаа хөөгөөд явууд. Үсийн шатаа матаа. Манай гэж үсийн халцал ер нь байх охоо. Сайн тэгжсэн шүү дээ коронавигоор тэр байж лээсэн мэт. Шатаа гэдээ байж лээсэн мэт. Манай бирүүд бол айгүй тийм угаасаа юм даруухан. Ер нь манай хөргөн бир манай айгүй тийм хөргөн биеийн заяа сайтай айгүй тийм даруухан гоё гоё хэлдэг шүү дээ. Угаасаа тийм байхгүй. Одоо бодож ирэхтэй. За манай халан мэж бол наараа гэж бодож ирэхтэй. Таньцтай чи таньцсан шүү дээ. Ээж чинь наарагийн хүүгэлд чи мэдэгдэж л байгаа шүү дээ. Наарагийн хүү юу? Тийм шүү дээ. Мэдэгдэж л байгаа шүү. Тэгэхээр юу бодож л байгаа. За наараг намаа жоохон баг тайваа гэдсэн.
Жоохон бахаас таа. Энэ ээж нь юм уу? Энийг аваад өгөөч. Тэр мэдчихэд орж ирнэ. Тэгэхээр тэрийг бодцсон орж ирнэ. Асууж өгч аа. Угаасаа тийш үү. Намаа яхаа бодоод орж ирнэ шүү дээ. Би бол ер нь нэг сайн тавьд байхгүй юм байна. Би нэгэн халаантай байх юм байна. Мэдчихээд орж ирж байна. Халаантай ёо. Манай хатад жоо чиг. Тэгээ нөгөө амар ахгүй тэр чинь ингээ эхнээсээ бүр ингээ танилцааг байхдаа сайн муугаа мэдчихэж байгаа. Амар. Ямар хүн бэ гэдгийг мэдгүй хүн чи яаж харьцаа байгаа юм бэ? Танилцуулъя гэдэг чинь тэр бол мэддэггүй шүү дээ. Таньц гэдэг. Одоо амар шүү дээ. Нөгөө манай бунжа чинь тэгж уссан тийм үгэд сайн үгэд манай наараа чи хүүхдээ зөв гайг орж юм байна. Гэхдээ нэг юм. Гэхдээ манай хатам ээж зөндөө зүгөөтэй баян гэдэг. Гайг орж. Тэгтээ нараа инфлюенсер бодлоо ингээ танаа хоёр хүүгүүч ихнэр ингээд хамтдаа сууж байгаа чамаг муулна яваад та. Манай хатам ээж тийм үү. Би тийм муулахаар хэмжээний муулах та. Жохон ээж жоо хайшлаад байна уу? Тэр хэмжээний юм бол байх штэ. Олон жил зүгийн татгуусаар байна. Та нар бодлоо. Би ч одоо өөрийнхөө дүүнэрийн бэрүүдтэй хүртэл байгаагаа барьдаг хүн чинь хүүхдүүдтэй бол бүр л хайрлна ш. Тэгжээч энэ хийдэд сайхан ажиллаж энэ хэд миний хүүг хайрлан гэдгийг чинь би ойлгож байгаа юм чи аль болох ая тал засна штэ. Тийм ээ. Ээж хүн бол гэтээ юм хийдэж ш. Ээж хүн чинь нөгөө хүүгийнхаа төлөө хүүтэй явах гээд дургу байсан ч дургу байсан ч тэр чинь ингээд бас нуугаад ингээд ингэн л дээ. Гэхдээ нэг юм баггүй. Би бол жишээлбэл одоо ингээд зөөр одоогоор би хүний хүүхдэд ч гэсэн хайртай. Тэгээ хүний хүүхдийг ч гэсэн хөөрхөн сайхан байгаасай, сайхан амьдраас гэж боддог хүн чинь миний хүүхдийн хайрлаад ирсэн охиныг би юу гэж тэгээл те. Харин ч эсэргээрээ би бол ёстой жинхнээсээ гараа гаргаад хамаг юмаа ингээд задад өөрөө сүултээ нөгөө хэд маань дуртаагаар ээж тэгмээрэн гэдэг тийм л болох байх. Ер нь бол. За баг тийм хаа гайгүй. Яг ийм хүмүүс чинь лайдер хадаад хүмүүс чинь яг абод тамтай зөөлхөн хүмүүс гэдэг байхгүй юу? Би тийш хайр авахгүй штэ ёо. Хин надаар алуулдаг гэхээр яг ингээд амар гоё ээжтэл нэг дон гэд донгосоод ороод ирдэг. Яаж ч гай болоод яг тэрийг харчин. Ингээд өөр зөндөө олон гоё комент ингээд яхад ингээд юм юм яаж гэм дон гэ харангууд ингээд гараад ирдэг. Тэнгүүт л өө тийм чи хамаг юм дүн гэд нөгөө хамаг хүмүүсд дүн гэд гарч ирэл тэнгүүтээ нэг заавалны хариу баримаар болдог байхгүй амар ядраатай. Наад цаанаад бааж чинь ч байдий. Яг ингээд лайв хийж байгаа заримдаа дургуур гэдэг. Айгүй олон хүн зүгээр юм бичиж байгаа. Нэг хүн юм бичиж тэрийг хараад шүү. Тэр чинь юм байхгүй. Тэр чинь яг үндэ нөгөө яагаад бид нар тэгэж дүн хийдэг вэ гэхээр энд муу имийг байхад энэ одоо бидний ингэдэг юм гэдэг зангаас үүсдэг байхгүй чинь тий. Яагаад ч өөрийнх нь амьдралд ямар ч гай болоо. Харин тий. Үцгээ больч. Тэгээд үгүй шүү дээ тий. Хинч хүчээр үзүүлээгүй. Ядаж бид нар кинон дундуур нь зүсэж орж ирэнгүүтээ тэ ингэж гарч иж байгаа яа гэсэн. За нараа одоо чамаас чи нөгөө нэг миний нөгөө пивэн дээр бол яг ингээ бүтэн пост бичсэн байсан шүү дээ. Миний тэр пив ингэж байгаа тийш харж өгсөн чиний амьдралд яг ямар гай. За тийм манай яалт чамд ямар гай болсон. За. Гэхдээ тэр чинь болохоор зэрэг надад ялгууртай байдал мэдээж байгаа. Тэгэхээр миний угийн дургу зам байш би түрүү хамгийн түрүүнд хэлсэн ялгуурлал гэдэг юм тэнд харагдсан болохоор нөгөө миний бүм. Гэхдээ хүмүүс яаж чихтэй сэвдэг одоо энэ юунууд хүмүүс яаж түүний дахиг угаадгийг мэдсээр вэжиж нүүрсний сонсголоор албаар хорлох гэж 20 цагийн нэвтрүүлгээс 20 секунд юм монтаж тавьсан багт чи ядаж тэр тархиа угаалга амаргүй байна. Яаж юм тэр чи би хамгийн сүүлд нь л харсан шүү дээ. Тэр чин ингээд дуусныхаа дараа нь би харсан юм байлээ шүү дээ. Бүтэндээ нэвтрүүлэг бүтэн үзэж болохгүй юу? Уу харин нэр тэгдэг ээжтэй заастаа уучлаа. Тэг би уучлах гуйцсан шүү дээ. Одоо яг та бэ гэж манай ялдаг яаж. Миний тэгээ асуултууд яг тэр миний тэр зан яагаад ингэж чиний амьдралд гай болсон юм бэ гэдэг асуулт. Үгүй амьдралд гай болоогүй тэр чинь нөгөө угийн хүний дургу зан чанар гэж байгаа штэ. Хүмүүсийн ер нь бол дийлэнх хүн төрлөختний одоо дургу зүйл нь одоо хамгийн түрүүнд ялгуурлах те ингээл хүн хин нэг яг би тэгэл харчихгүй да. Дээрс нөгөө ярианда халаа зүгээр ингэцснээр хүмүүс тэрийг монтажлаад сивж байгаа байхгүй. За тэгэл тэр чинь тэгэл сайн сургамжтай. Дараа нь чи хизээч хинрүүч ярианда халж ингэж өгөхгүй л боллоо. Тэгэл боллоо шүү. Тийм биз дээ. Ярианда халж байгаа. Ярианда халсан. Тийм үгүй шүү. Тэгээд ээлтэй. За гурав дахь гоё болчих. За энийгээр юм. Гоё сайхан байна гоё. За Калвин бордогийн сайхан. Гэхдээ нэрээ ойрд ингэж татаж унтлаа энэсэнгөө хоёр шаар юм а та хоёр нэрэн. Гэхдээ чи ингэж хүнийг инээлж гэхдээ супер хатан байж болно. Бид нар ч мэдчихэж зүгээр. Би бол супер хатан гэж болно шүү. Тэгээ хоёр хүү бол ер нь бол хамгийн ааттай охтууд л миний хүүхдүүдтэй суун. Ой, тэр бол юу үнэ энэ үнэ. Би бол нэр байдгаа барилгүй. Тийм баха. Хурмаараа бол амар бэлэг баха. Аста хаална шүү дээ. Бирдэ, хүүдэ.
Зүгийн бадныхаа үйлдвэрийн 15 бүл зүгийний. 7 бүлийн. Синод 7 бүл зааваа явуулчих. Юу наалгаа юу? Тарт дамсан зөвхөн. Чи амттай юмд бол уус дуртай хэвээр үстэй те гэхгүй. Дуртаал хэлбэтэй бодвол те. Амттай юм дөө? Амттай юм зургуугүй ер нь байна уу? Гэтэ би айгу хоолсох штэ ер нь. Одоо миний таргалалт бол ингээл өдөр чин завгүй явж бол өшөөний орой гэртээ ороод тэгэл хоолыг идэл унтаал. Өглөөл вау. Тэгтээ энд бол дуртай гэсэн. Тэгээ хотын хамгийн гоё тарцсан аваарай. Алин ах уу? Чи өөрөө л мэд. Чи одоо мар чи өнөөдөр хидэд чи өнөөдөр хатан зүгээ дуртай өөрөө хидээд авчих. Чи өөрөө чи хатан зүгээ дараа нэг ажигчин зүгээ аваад ав. Эр зүгээ би нэгийг авъя. Тэгтээ яа өнөөдөр яг ингээ өмсөн. Нэр бас ингээ яг ингээ зүгийн өнгөнөд байж байгаа. Зүгийн өнгөнөд чи иж байгаа чи бүтэн чам зориулж байгаа. Баярлаа. Гэтэ өрөвдөлтэй мөн зүгийг бодсоч өрөвдөлтэй мөн. Нэрээ зүгийн шиг гоцолчихжээ тий. За яг яг. Зүг угаас гоё. 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 Угаас. Гэхдээ шин бодсон чи. Наарад чих түүх байгаа л да. Наарад амар шоуддаг гэсэн гэдэг үнэн 100 болцтой битүү шоуддаг гэсэн. Хоёр банк дайрлаас та. Би ч бас тэгэл байга шоудлага уу шүү дээ. Тэгэл нөө тэр чинь бидний үеч бас баараас баар исэн шүү дээ. Баараас баар. Эхний баар, дараагийн баар, дараагийн баар. Тэгээ нүбөр ингээд нүүдэл шиг тэгээ ингэдэг байсан шүү дээ. Одоо яг гурван баар ордог гэсэн мэт. Тэр үе. Таарлж амж тэндээс ёо нөгөө жирч гэл. Тэгэл бүжээлэл хөөрхөө. Гэтэ тэр үед аюу гоё байсан шүү. Одоо ч гэсэн бас гоё л байгаа хэл та залуучууд. Гэхдээ одооны үеийнхэнд үүдэх нөгөө гоё л байгаа шүү дээ. Одоо нөгөө яалт хэлж чинь одооны хүмүүс гэдэг одооны хүмүүс чинь одооны бүх юм гоё шүү. Чи ямар мөх хүнийг харж байна? Тартай юу гинөө? Tart by Harry. Энэ хотын хамгийн гоё тарт. Манай төлөвт одоо санхнаас орж ийн хамгийн их захиалж авч байгаа. Хойж гараа болчихсон тарт. Тий. Ямар амтаа. Стоогоц. Хаа нэг юм би мэдээгүй юм шиг. Захиалаад авчихна. Шууд захиалаад хүргэлтэр үрдэнэ. Хамгийн гол нь үн хэмд үзүүлэлт сайтай дээ. Авраг ядаж хаанаас авснаа хэлчихэл дээ. PC Mall дээр урдчилгааг дахиад за. PC Mall дээр хэмдрэлтэй бас урдчилгаагүй нэлээр өгч байлаа. PC Mall дээр хөнгөлөлтөө бас урдчилгаагүй өгч байлаа. PC Mall-ийн хөдөө орнууд дэх бүх салбараар малчны А дансаа ашиглан өссөн гар утсаа урьдчилгаагүй лизингээр аваарай. PC Mall. Хөөе тамне энэ мөн аатай дээ. Угаасаа Samsung-ийн А-сэр аатай. Эндэл би идэж ууж ингэсээр байдаг. Гоё уус та манай нэвтрүүлэг хүмүүс амар ингээд нөгөө яана гэж бодож ирдэг байхгүй. Гэхдээ яана юм ерөөсөй байдаггүй. Айгуу гоё хөнгөн яриа болж байгаа. Бааж над руу яриад тэгэхээр би та хоёр одоо намайг худлаасаа. Чи шинжтэй таасны чи шинжтэй юуны шинжтэй юусэн бэ чи? Beauty Japan Cosmetic. Beauty Japan яхаа. Гүггүй дээ гэж болсон уу? Үгүй. Гүггүй шүү дээ. Манайх гүгэн гэж байхгүй. Ингэхдээ өмнө. За, манай event гэж PC Mall-ын дүүс Oshi brand-ийн халагчийг нэвтрүүлэгт ирсэн баярлалаа. Тэгээд бас бэлэгтэй юм уу? Яах нү дээ. Ой. Бэлэгтэй чи юу яаж байна? Өш зүгийн бол чиний зүгийн боловч хаагуулаад гэж байгаа юм. Бүх газар байгаа юм. Үгүй. Найзынхан зүгийн бол гараал дуусч. Яг л тийм амар олон тооноор навдаг байхгүй. Жохон юм. Би чиний зүгийн балыг гэт бас хайгаад дижсэн. За энэ болохоор манай блогийн зүгээс олон улсын эмэгтэйчүүд эрхийг хамгаалах өдөр гээд санаа энэ бол ерөөсөө бид хоёроо бид одоо манай чи тавал авахгүй манай блогийн зүгээс баярлаа. Тий гоё Мартин 8-ээр бол эмэгтэй хүмүүс энэ хоёртой чи ингээ хамтдаа бодтер болсон чи айгүй хөөргөл юм байна шүү дээ. Манай яг сайхан хин муухай гэдэг чи. Тэр хин муухай гэдэг. Мартин хэрүүчтэй. Хин муухай гэдэг. Тэгээд World Wine-ийн зүгээс World Wine-ийн манай нэвтрүүлэгт наараа орно гэдгсэн баггүй юу? Тэгсэн чи хөө тийм үү тэгвэл бид өгнө гэдгсэн. Шууд үргэлжлүүлэх юм уу? Тэр World Wine-ийн нөө Calvary яхаа тийм түрүүний Calvary учраас тийм ээ Calvary. Амар гоё амттай байсан. Цагаан байна. За баярлаа. Энэ болохоор Calvary-гийн улаан байна. Тийм. Нөө хүмүүс бас манайх ингэ худлаар хоосон сав өгөөдөг гэж бодох үедээ гэж бас. Юу гэж тий? Тийм манайх бол хоосон сав биш вэ шүү. Ямар амар их бэлгтэй юм бэ энэ ч тоо. За тэгээд нөгөө хоолны брэнд дээр үйсэн манай хоолны минь вау ястай чиг. Энийг яснаа. Бүр дуртай шүү дээ. Дуртай хоолой. Халагаад болоо. Мантуудаа гахаа нааша цаашаа шинэ брэндүүд энэ мантуудаа энийг үлдэх байхаар чи
Энэ сайн гарсан. Наа чи юу юм? Мантууд гарсан. Энэ хараа үхрийн мах юу хоньны сүүл. Тэгээд улаан буудаан гурил тэгээ байцаа сонгон сармас давс байсан. Чи нэг 25 минут. Эдний хараа эдний хоолыг мантуудаа гахаамх юм мантууд бүр амар гоё идэг байхгүй. Энэ шүү дээ. Тэгээ би ямар сайндаа харин тий би ямар сайндаа бүр эднийх энэ дан мантуугаа ингэж гаргадгүй юм бахтай гэж. Одоо мантун бодох. Одоо мантан бод. Оо ямар гоё Юу тий. нэг ингэсэн шүү дээ. Баажи ялдад хоолтой ороод одоо бүгд үүндрээ том болчихлоо шүү дээ. Ямар даг юм бэ тий. Өөр бүтээлтэй бид нар чи нэг дэмжиж ажилладаг. Ямар олон бэлгтэй юм бэ? Түрүүн чи нөгөө UB hero гэдгсэн шүү дээ. Нөгөө гой hero. UB hero. UB hero бүтээгдэхүүний дизайнд айгүй гоё би хүртэгээд Харин энэ өстө гоё амттай юм байна. Тий. За тэгээд мэдээж нөгөө хүүхдүүд жоохон Би ямар байгаа. хөөрхөн сэтгцэн те. Чи Баатар UB hero гэдэг бас ингээ юутэй. Оо ямар хөөрхөн. Юу. Үндэсний юмудаа би бас аюу гоё дэмжих туфтай. Тэгээд энэ бас You can be a hero гэж. Тий харин тий. нөгөө гэрийнхэнтэйгээ идээрээ өнөөдөр тарт ба харъя. 100 цаг. Яана. Хүүхдүүд жоохон байгаа үстэй одоо. Бөөш энэ одоо билээ би бүр. За бид энэ тавьчих. Одоо энэ тавьчих. Яг гарахтаа энэ бүгдийг нэг аваад. Тэгээ за. За UB hero-гоо цааш. За баярлалаа. Камер унтраа буцаад авчдээ шүү манай. This is short live асаад. Надад өгсөн юм буцаад авчлаа гэдэг. За энэ тарт ба харъя. За гэрийнхэнтэйгээ оройгоо идээрээ. Би ингэж орой өштэй чамаг нэг Мартин 8-8 хүрхгүй чи арай өмнө бичиж байгаа. Гэхдээ өнөөдөр орой чам ингээд нөхөртөөгөө ингээд бүр романтиклаг бүх юм чи өглөө шүү. Харин тэглэн шүү дээ яана. Тий нөхөртөө ингээд сарнаахаг. Тэгээс нөхөр чи ингээд сарнаахаж нөгөө нэг жижиг шиг ингээд ор үртлээ ингээд. Тэгээд орондоо орохт нь ингээд хажууд нь пивэ тавиад, виногоо тавиад. Мантан бууцаа халаагаад. Мантан бууцаа халаагаад. За арай өөр өдөр хийж болохгүй. Мантан яг өнөөдөр мантан бууцаа мантуудаа гахаа махтаа хамт ингээд халаагаад тавиад. Тэгээд десерт тарт байраа тавиад. Ингээд чад орой чи бүтэн тансаглалын бэлдэж өглөө шүү заяа. Йоо нэрээ бас хоол хийхгүй ингээд бэлэн юу ах чи амар амар идэв. Хаяа амар штэ. Хаяа тий. Би энэ тарт бай хайрыг идэх нэг зүүн багаар бодож олсон. Энэ санаа шүү. Яг ингээд саяны ингээд хийж байгаа нөхөртөөгөө ингээд хийж байгаа. Нөхрийнхөө биен дээр ингээд тарт бай хайр ингээд тавьж байгаа. Хэддэггүй хэлээр авч идээрэй. Зөвхөн хэлээрэй. Окей. Тэсээ тэрийг л айцсах гэж. За наач юм дээрээ. Нэгэн том лайв болоо. Наадсан ч үзэлтүүд авсан шүү дээ. Нэрээ бас ингэж хэлсэн би бодлоо. Ер нь энэ заван юм надад дандаа санаа өгдөг байхгүй. Энэ дотор крем биш үү? Энэ крем. Энэ крем. Энэ одоо цагаан. Энэ энийг ингэж аваад крем аваад мөм дээр. Тэгэл айдаа. Тоо. Түр нэлээд гоё болох юм шиг байна. За өнөөдөр ямарсан наарага за өнөөдөр спонсорудаа баярлалаа. Тэгээ Монголын шинэ хоолыг тавх хийж амсч үзээрэй. Шинэ менюгээр шинэ зэсээр хоол гараад. Тетрапат савхтай Vitavit Milk компани гаргаж байгаа Балкан йогурт. Нэр энийг ч ууж үзнэ. Энийг үзээрэй. Би өнөө бид нар уусаа. Тэгээд уусаа байгаа. Ой цэцэг билгэсэнд баярлалаа хоёроо. Экоси ус мэдээ UB hero түрүүлсэн. Тэгээд World Wine-ында баярлалаа. Calve. Calve. Мицийн крафт колаг битгий мартаарэ. Тэг гоё. Дээрээс нь мэдээж хэрэг бажиалтын бас анхны спонсорыг ерөөсөө Mons манай энэ нөгөө Pissimo 2 манай яг хамгийн анхны дугаараас гисэн байхгүй. Энэ брэнд юунуудаа бид нар маш их баярлалдаг. Хамтарч яшаад 4 жил рүү орж байна. Энэ нараг утсан шүү дээ. Нараг бас iPhone 15 л байна. Тий. Бэлэн давсан. Тэгээд бэлэн давсан. Тэгээд iPhone 15 энэ үтгий бэлэн өгөхгүй. Тэгээд iPhone 15 нөгөө Pissimo дээр тавхан байгаа. Ягаад би хөл нөгөө ямар ч ууштагаагүй Монгол улсын бүх салбар дээр Pissimo дээр тэгээд хамгийн тий нэг жилийн юунд баталгаан дээр нэмээд Pissimo дахиад нэг жилийн баталгаа өгч байгаа. Хэрвээ дэлгэж цаах юм бол үнэгээр сольж өгөх тийм үү. Тийш амар зүгээр юм шүү дээ. Тэгээд төрөл бүрийн биелэгтэй дээрэс нь ухаалаг утсыг ганцхан Pissimo-доос аваараа тэгээд Samsung 24 S24 дүүлтэй гарцсан байгаа. iPhone 15 Huawei. За нарада илүү их одоо бизнесийн амжилт хүсье тий. Тэгээд гэр бүлийн сайн ганц жаргалыг хүсье. Тэгээд надад одоо улс төрийн амжилт л жоохон хүсэх хэрэгтэй байна. Жижиг дээ. Оо тэгнэ л гээд ботсон л байгаа шүү дээ. Одоо энэ чи би чинь тэлгүй бай тий. Аль 16 онд бүгдийн муу хэрүүч. Чи хатам ээжтэй авнаа. Чи ийм байж тэгээд ийм асууд хэлгүй ядаа гэж байгаа чи хатам ээж тэр бол 16 онд заяа би хүмүүсийг санаж сэрээгүй байхад би урайлж өөрөө ингэж те шам татчих өгчөөд одоо би үе олонд оромжлуулчаад яагаад би тэтгэвртэй гараа суух хэрэгтэй гэж миний бодол стил хിവэрээ байгаа би угаасаа тэгэл хуучин зорилгодоо үн чивэрээ аа шүү шаа. За нөгөө тий нөгөө мянган хүүхдүүдэд нь бас сая хүүхдүүд нөгөө зүгэж одоо сая одоо бол нэг сая гараа байгаа юм шүү тий.
Одоо л тэгээд нэг сая хэдийн юмнууд одоо. Чигтэй нэг яг юугаа гаргангууд хаагур цараа дуусчихад байгаа тэрийг хэлчих. Би Beauty Japan косметикийн салбар дэлгүүрүүдэд өгөөл тэл дуусчихдаг. Тэр нэг 100 л гарах уу тий? Тийм 100 л гарна. Намар л гарна. Намар л гарна тий? Тийм. Дараагийн удаас чинь нэг гарахт нэг авъя да. Гэтэ ер нь би хинч болсон бэ тий? Наараагаараа дуучин наараагаараа үлдэнэ үү, гişүү наараа болно уу хамаагүй би зундаа заавал зүгийгөө хийн. Тийм шүү дээ. Зүг хийн шүү дээ. Зүгийг хийхгүй болохгүй шүү дээ. Тийм шүү дээ. Тийм их мөнгө олж өгч. Хүүхдүүдээ тийм. За наарадаа баярлалаа. Бид нар урьдчилан авч хүрэлцсэн. Дээрэс нь ахаад хэлчихье. Баажи Алтын зүгээс бүх эмэгтэйчүүдтэй бүгдэнд нь баярын мэнд хүргэе. Та нар байхгүй бол бид нар энэ дэлхийтэй биш шүү. Байхгүй шүү гэдгээс. Бас хоёр өстө. Бид нар бас дил биш гэж байгаа. Бид нар бас биш гэдэг ингээд попорч хэлж байгаа яасаа. Бид нар бас нэг биш гэж байгаа. Би ер нь угс хоёр гүт сурж байгаа. Тий. Ер нь бүсгүй хүн та байхгүй бол би хийсэн билээ гэдэг. Энэ үгээр өнөөдөр дуусгая. За тэгээд нэвтрүүлэг гоё хөгжилтэй байлаа. Ойр дний үгээр инээлээ. Та хоёрынхаа цаашдын контентэд амжилт төсөй. Зөндөө олон гоё. Гэхдээ яг үнийг хэлэх заримдаа ийм нэвтрүүлэгт орох гоё юм байна. Тэгэл ингээл дандаа л нэг бодлогын, дандаа л нэг амьдралын, нэг юм хардтэй ингээл нийгэм цаг үеийн те бүр амар гоё ийм стресс тайллаа. Би өөрөө ч гэсэн татаж унтлаа инээлээ. Будаг одоо юу болж байгаа бүү мэд. Будагчууд хайлаад цаг болж шүү дээ. Чамаас олж байгаа шүү дээ. За баяртай. Баяртай дараагийн дугаар бүгд уулзцгаая. Сайхан байцгаараа.